Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Education SE Mongolia-гийн санаачлагаар Америк нэгдсэн улсад элсэн суралцж байгаа болон манай Education SE-гээс зөвлөгөө аваад тэнцсэн оюутан залуучууд маань хэрхэн Америкийн их сургууль өвлийн материалаа бэлдсэн ер нь бол өөрийнхөө туршлагыг олцгаад энэ хүү подкастыг эхлүүлж байгаа. Тэгэхээр намайг Анужин гэдэг Education SE Mongolia-гийн зөвлөх өнөөдөр манайд маш эрхэм хүнтэй зарчим маань ирсэн байна. Манай Education SE Mongolia-аас ганцаарчсан зөвлөгөө авсан манай хас зохион байгуулдаг маш олон ивентүүд болох Америк ихтэй сургуулиудын бичлэн болон вебинаруудад маш идэвхтэй ингэж хамрагддаг бусад ивент үйл ажиллагаанд бас оролцдог. Ганбаатарын тунгалан маань Бостны их сургуульд хэлсэн баяртай мэдээтэйгээр энэ хүү подкастаа эхлүүлж байна. Мөн манай Competitive College Club-ийн closing ceremony-д оролцоод Америкийн нэгдсэн улсын онц бөгөөд бүрэгдэхчин сайд Ричард Bunganаас congratulations letters гартан авсан байгаа бичлэн. Тэгэхээр манайхаас зөвлөгөө аваад тэнцсэн болон манайхаас гэржүүлдэг хөтөлбөр үйл ажиллагаанд хамрагсан хүмүүс маань гэрчин сайдаас энэ хүү congratulations letters гээд баярын цагтлыг мөн гэрчин сайдаас яг бичлэн гартаа авах боломжтой байгаа шүү гэдгийг дуулгая. За ингээд бидний урилгыг хүлээн авсан их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр хамгийн ихний асуулт нь та өөрийгөө болон боловсролынхаа талаар товч танилцуулаач. Энэтхэгт сурч ирсэн те. Тэгээ хоёулаа бол YMCA-ийн ивент дээр би Америкт сурч таа болох болон манай Education SE-ийн дарга Vincent Flores Америкаас ирээд workshop хийсэн ба funding workshop, common app workshop тэр үеэр танилцсан байгаа те. Тэгэхээр эхлээд яриагаа тийм ээ. За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. Тэгээ юуны энэ гоё подкастад урьж оролцуулсан Анужин зөвлөхтэй баярлалаа. За намайг Ганбаатарын тунгалан гэдэг. Би болохоор бакалавра Идэг улсын дэлхийн технологийн сургуульд биотехнологи, биоанаах чиглэлээр хийсэн. Тэгээ minor гэж ярьдаг тий одоо жижиг бакалавр бас хост диплом гэж авдаг. Тэр нь болохоор компьютер техник биологи гэсэн сэдвээр бакалавр төгсөж ирсэн өмнө жил. Тэгээд тэрнээс тэгж явах явцдаа тэрнээс өмнө нь ерөөхдөө анаахын их сургуульд бас анх хэлсэж орж исэн хүний хэмжээ ангид. Тэгээд тухайн үед болохоор яг нөгөө цөв боловсролын дамжаа гэж 2 жил сурдаг байсан. Тэгээд цөв боловсролын дамжаа буюу бид нар англиар pre-medical science гэж ярьдаг. Тэрийг төгсөөд тэгээд засгийн газрын сэтгэлгээр Дэлхийн сургууль руу явсан. За тэгээд тухайн сургууль сурж байхдаа ерөөхдөө одоо үүдэлсэн имчилгээ, компьютер техникийн биологи, за тэгээд биоинформатик гэдэг сэдвүүдэд ерөөхдөө судалгаа шинжилгээний тал дээр сонирхолтой гэдэг олж мэдээс. Тэгээд тэрнээс хойш бол одоо магистрийн одоо ирэлт гарсан гэдэг шиг. Тэгээд магистрийн одоо чиглэлээр удахгүй Бостны их сургууль руу бас явах гэж байна. Тэр мэн болохоор сэдвэн био анаахын информатик гэдэг сэдвээр Бостны их сургууль руу одоо энэ 8 сард явах гэж байгаа юм хүн байна. Маш ярин туршлагатай анаах сурж ирсэн, мэдгийгч засгийн газрын төлөвлөгөөр сурж ирсэн. Одоо Бостны их сургууль руу явах гэж байна. Био анаах информатик гэдэг бол маш нарийн мэрэгжил. Тэгэхээр манай Монгол оюутан залуучууд маань бас ерөнхий мэрэгжил сонгохоос илүү бас нарийн мэрэгжил сонгох бас хэрэгтэй байна. Тэгэхээр өөрөө бол магистрийн зэрэг яагаад хамгаалахаар шийдсэн, шалтгаан нь юу вэ? Яагаад бас энэ цаг хугацааг сонгосон бэ? Яагаад гэвэл нөх хүүхдүүд маань магистрийн диплом авах гэж сонгоод байдаг. Гэтэл яг үүндээ тухайн одоо хөтөлбөр багш маш чухал байдаг. Тэгэхээр та ер нь ямар аргаар энэ их сургууль хөтөлбөрүүдээ бол сонгож apply хийж амжилттай тэнцсэн туршлагаа хуваалцвал. Тэгэхээр магистрийн эхлээд нөгөө нэг одоо төвшөнд те сурч явахын тулд мэдээж бакалаврын зэрэг одоо эзэмсэн байдаг. Гэхдээ зарим хүмүүс бол тухайн одоо эзэмсэн бакалаврынхаа тэ сэдвээс арай шал өөр, тэс өөр тэ сэдв сонгож явах тохиолдол бас байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо магистрийн сургалтанд та өөрийгөө яагаад явах ёстой вэ гэж үзэж байгаа нэг хэдэн шалтгаан байт юм билэ. Нэг юм сонирхолтой юм яасан мэхлээ бэлдэж явах үедээ бид нэг ном болоод тэр нь болохоор нэг graduate admissions essays гэдэг одоо магистр докторийн төвшөнтэй агсан төвшний оюутнуудад одоо зориулсан тийм эсээний цуглуулга маягийн ном байсан. Гарын авлага маягийн. Гэхдээ тэр нь зөвхөн эсээний тухай биш. Ер нь нэгдүгээр нэг 10-аад бүлэгтэйсэн баг. Тэгээ нэгдүгээр бүлэг нь магистрийн төвшөнд ер нь та магистрийн сургуульд ер нь яагаад явах хэрэгтэй вэ? Явах нь муу юм уу те гэдэг байдлаар нэгдүгээр бүлгэнд хэлчихсэн л та. Тэрэн дээр 7 тэр хүн тэр зохиолч нь 7 юм шалтгаан өгчээсэн. Тэгээ энэ 7-оос ер нь 4-өөс 5-ыг нь тэг хэлчихвэл та ер нь за магистрийн төвшөнд бол явах тэр бол төвшөнд бол явах
шаардлагатай юм биш үү гэж үзээрэй гэжсэн. Тэгээд тэрийг би анх уншиж байхад болохоор юу байсан бэ гэхээр мэдээж нэгдүгээрт бол одоо магистрийн төвшин гэдэг бол бакалаврын төвшин арай наривчлж үзэж байгаа тий. Бакалаврын төвшин ерөнхий сэдвээр чи биотехнологи гэж үзэж байгаа бол миний хувьд био ангаахын информатик гэдэг дахиад нарийн информатиктэй мэдээллийн биологийн мэдээлэл гэдэг чиглэл рүү нарийн нэсэж үзэж байгаа гэдэг ч юм уу. Нарийнсах шаардлагатай тохиолдолд мэдээж тань магистрийн одоо сургалт хэрэгтэй та магистрийн дамжаад явах хэрэгтэй. Хоёрдугаар шалтгаан нь болохоор зарим мэргэжлүүд бол яалтчгүй танд магистрийн одоо зэрэг шаардлагатай байдаг. Жишээлбэл хүний хэмжээ университетийн сургалтанд сууж иртэй. Заавал нэг дараагийн сургалтанд суух хэрэгтэй байдаг. Хөвч ирэх зүгж байдаг. Тэ одоо жишээлбэл одоо био анхны судлаач юм тэ. Зүгээр шууд бакалавртай ажилтаа гарах бас боход арай түүхий тэ. Дээрээс нь судлах тун одоо маш олонтой байдаг болохоор энэ тохиолдолд та магистр сурах хэрэгтэй гэсэн байсан. Гурав дээр нь болохоор одоо орж байгаа тий цалингаас илүү хэмжээ тий цалин олох хүсэж байгаа юм бол мэдээж магистр мэргэжлийн одоо мэдлэгээ дэвшүүлж байгаа. За тэгээд дөрөвт нь болохоор карьерийн хувьд төсөл хөгжил харж байгаа бол өөрийгөө бас нэг арай өөр тавьшин солих хүсэж байгаа бол магистрийг сонгож гинүү гэдэг нэг шалтгаан байсан. Тавдах нь болохоор юу байсан юм бол тийм тавдах нь болохоор магистрийн төвшөнд яагаад явж байгаа гэхээр та өөрийнхөө одоо тэг их орондоо хувь нэмрээ оруулах юм уу эсвэл ямар нэгэн байдлаар одоо багсын төвшөнд ажиллах юм уу албан тушаал дээшлэх тийм сонирхолтой ийм одоо өсөлт харж байгаа бол бас магистрийн төвшөнд зааварлах хэрэгтэй гэсэн нэг ийм 5-6 шалтгаан байсан. Тэгээ миний хувьд бол хамгийн сүүлийнх нь одоо хэлж байгаа 6 дахь шалтгаан бол миний бас хамгийн том шалтгаан байсан. Тэр нь бол хэрвээ та одоо магистрийн хэрвээ та одоо энэ сэдвүүтэй маш их сонирхолтой тэгээ судалгаа шинжилгээ хийх сонирхолтой хүн бол тэр магистрийн сургалт бол зохио шүү гэж байгаа. Тэгэхээр энэ шалтгаануудыг баг ихэнх нь надад гарч ирсэн болохоор магистрийн шаардлага бол магистр болоо хийх шаардлагатай гэж үзсэн. Тэгээд яагаад гадаад үе гэвэл миний хувьд Монголд сурж үзсэн, нэгтгэгдэж бас сурж үзсэн болохоор ерөөдөө програмуудын бас ялгааг мэднэ. Тэгээд гадаадд одоо бид нарт тухайн улс олгон өөр өөр гэсэн бас онцлогтой програм санал болгодог. Идэвхтэй хувьд бол мэдээж бид нарт одоо өөрсдөө судалгаа шинжилгээ бие дааж хийх те багаар ажиллах, төсөл хэрэгжүүлэх юм одоо бүр програмын нэг хэсэг нь тийм 2-3 гэрд дээр баталгаажсан тийм хэсэг байдаг. Тэр нь бол маш онцлог. Тэгжиж одоо тэрний ард гарч иж нэг судалгааны ажил хийж иж багшаар удирдуулж агаад энэ маань бас эргээгээд нэг Америкт их сургуульд өгөхөд буцаад тэргээ те өөрийнхөө ураад олсон болоод ингэ ашиглаж байгаа. Тэгээ энэ шиг адилхан хөтөлбөрүүд нь бүгд таалагдж байгаа. Тэгээ одоо энэ удаа ч гэсэндээ Америк руу ялангуяа Босны сургууль руу явж байгаа шалтгаан нь бол мэдээж тухайн програмын одоо энэ судалгаа шинжилгээнд одоо гол одоо фокуслж оюутнуудыг бэлддэг тийм мэргэжлүүдийг хасан төвшин бэлддэг энэ одоо онцлогоор нь барьж Америкийн Босны сургуулийг сонгож явж байгаа. Тэгээд тийм мэдээж Босны сургуулиас гадна дахиад нэг 7-8 сургууль бол өгдөл гаргасан. Тэгээд эдгээр сургуулиудыг бас яаж сонгосон бэ гэж асууж ирсэн зөвлөх маань ерөнхийдөө бол эхлээд 9 сар өнгөрсөн 9 сар анууч зөвлөхийг хийснээр бид нэр Eviance Mongolia дээр уулзсан. Тэгээд тэрэндээ бас нэг 5 алхам маяг хэрэгжүүлээд эхнийхээ нь бол тэр сургуулиудыг бол листлэх тэр өөрийнхөө тэр нэг тактик бүрдүүлэх байсан. Тэгээд тэр номон дээр ч гэсэндээ бид нэг юм 20 сургуулийг хамаанаа ингэж бэлтгэх хэрэгтэй гэсэн заалт байсан. Тэгээд мэдээж 20 явуулах шаардлага байхгүй. Тэгэх юм бол баг $2000 гарах хэмжээний аппликейшн фee. Гэхдээ ерөнхийдөө бол өөрийнхөө багцааг хараад тэр байрлалыг хараад програмын онцлогийг хараад өөрийнхөө бас нэг бэкграундыг хараад 20 одоо програмаа листлээд тэндээсээ дахиад нарийсгаад өөрийнхөө 10-8-9 програмаа хийгээд ингээд яваа. Тэг миний хувьд бас л тэгээд 20 програмаа сонгосон. Тэгээд ихтэй бол мэдээж өөрийнхөө сонирхлыг судалгааныхаа сонирхлыг бариад сонгосон. Үйлдэлсэн хэмжээ, биоинформатик, компьютерлэгдсэн биологи гэдэг юм уу. Тэгээд микробиологи, гэсэн биологи гэх ингээд сонирхсан сэдвүүдэд бариад тэгээд тухайн програмын эдгээр сэдвүүдийг голчилж одоо багш нарын гэсэн эдгээр сэдвүүд дээр нэ одоо чадварлаг ийм мэргэжилтнүүд тэгээд заахуур чадвартай байх юм бол тэр програм руу боловсруулах гэдэг байдлаар хамгийн ихний юу болоо тэгж тим үзүүлэлтээр сургуулиуд ашиглаж 20 сургууль гараад тэгээд дараах нь болохоор ерөөдөө сургуулийн байрлал тэгээд сургуулийн програмын бас нэг онцлог тэгээд 2 жилийн хуучин хагас явах уу гэдэг байдлаар сонгоод тэгээд нэг 10 сургууль явуулна гэж бодоод төлөвлөсөн. Маш дэлгэрэнгүй жишээтэй хариуллаа. Хэрэг боломжтой бол зохиогч ирэхэд өрөх бол тухайн номоо бас хуваалцал. Яг бол үзэж байгаа үзэгчд маань бас номыг уншмаар байгаах гэж бодож байна. Тэгэхээр линкийг нь тавьж болох гэж бодож байна. Дээрэс нь маш их бахархлаа ингэж ярихаар ялангуяа тэр номны хэсгээр бол маш ойрхон сайтай цээжилж штэ тий. Тэгэхээр одоо
үзэж байгаа дүүнер маань гэсэндээ альва зүйлсийг уншихтаа тийм яг keywords-оор нэг гол санааг нь надад яг юу хэрэгтэй байна, юуг ойлгох хэрэгтэй байна гэдгээр нь бас унших хэрэгтэй. Тэгэхээр тэрийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь яг намын үр дүн шүү дээ тийм. Тэрнээс хідэн ном уншсандаа гол нь биш байдаг. Тэгээд маш гахалтай жишээтэй байна. Тэгэхээр ингэж өргөлөө ингээд бэлтгэж байгаа. Мөн одоо түрүү хэлсэнтэй 20 сургууль руу гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бакалаврын төвшөнд аплай хийж байгаа хүмүүс маань нөгөө 20 сургууль аплай хийдэг. Мастрын төвшөнд илүү нөгөө наривчлаад та бүхэн за мэдээж үнэхээр сурахыг хүсэж байгаа нэг л удаа амьдарч байгаа учраас топ Ivy League-ийн сургуулиуд руу аплай хийгээд тэнцэх боломжтой мөн self-test school руугаа ер нь бол 3-5 сургуультай гарын 5 багтахаас сургууль руугаа ягаад гэвэл нэрийн мэржлээ сонгоцсон байдаг учраас тэгээ өөрөө ч гэсэн бас заавал хувийн сургууль аплай хийгээгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь сургуулиуд руу аплай хийхэд яг education-ийн зүгээс зөвлөхөд application fee 50 сая доллар байдаг. Comnet дээр бол fee waiver-ийн дарахад бол бас зарим сургуулиуд энэ хүүхдүүдгээр төлбөрлөх чадамжгүй ч юм уу зарим нь төлбөр одоо хөнгөлөх хүсэлтэй байна гэвэл тухайн сургууль нь таны одоо өргөлийн материалаас хамаарат fee waiver-ийн дарсан тохиолдолд хөнгөлүүлж болдог юм гоё tips-ийг бас подкастынхаа хуваалцж байна. Тэгэхээр танаас хэрэг болох болоо гэж бодож байна. Энэ подкастнаас бас яг гол өөрт хэрэгцээтэй, үнцэнтэй зүйлээ гоё тэмдэглээд ингээд аваарай. Дараа нь ирээдүйд тунгалаг хичээгээ тийм суугаад гоё Америкаас сурсан туршлага хуваалцаасаа гэж бас ерөөл өргөж байна. За тэгэхээр өргөдөл бэлтгэх гэдэг нь маш их хүнээс цаг хугацаа, төвчээр, сэтгэл зүй шаардна. Тэгэхээр ямар бэрхшээлүүд тулгарсан бэ? Тэдгээрийг хэрхэн даван туулсан бэ? За ялангуяа ирээдүйд өргөдөл гарах гад яаж сууж байгаа хүүхдүүд одоо өөрийн зүгээс зөвлөгөө, tips хуваалцал те ямар зүйл дээр ингээд анхаарсан байл болдгийн ирээдүйд ямар зүйлээр цаг хугацаа хэмнэж болох вэ? Одооноос одоо 10-11 дугаар ангийн хүүхдүүд маань энэ цаг хугацааг яаж үр дүнтэй системтэй ашиглаж ийж энэ Бостон шиг их сургуулиудад бас тэнцэх боломжтой вэ? Замын бас ингээд төтлөөдөг үлтэй өөрийнхөө туршлагыг хуваалцсан. Яг зөв хамгийн эхлээд бол миний санд бол хоёр том зүйл бол орж ирсэн. Яг тэрэн дээр бол нэг хоёр бас яг бүдэрч ундаг болов гэж бодож байна. Бас аюу цаг алддаг болов гэж бодож байна. Тэгээ тэрнээс өмнө ерөнхийдөө бас энэндээ холбоотойгоор сая бакалаврын зэрэгт болохоор шууд common application application fee мэрэгчтэй мэ тийм заримдаа болвол яг тухайн сургууль нь өөрийнхөө вебсайтаар хүрээлэн материалаа авдаг. Энэ дээр бас тодруулах хэлэхэд бүх одоо Америкийн Монголын тэмдэглэсэн 4000 гаруй сургуулиуд байдаг. Тэд нар common app-аар дамжуулж авдаг. Зарим нь бол вебсайтаар жишээлх юм бол Georgetown University гэх мэтчлэн. Тэгэхээр тэрийг бас та бүхэн бас шалгах хэрэгтэй. Common app дээр таны сурахыг хүсэж байгаа сургууль байгаа эсхийг тийм ээ. Зөв. Зөв. Бакалаврын төвшөнд бол бас харьцангуй бас айгуу боломж өгдөг тийм. Боломж магистрийн төвшөнд болохоор бид нэг common app-аар үйлдвэрлэдэг тийм. Тусдаа одоо тухайн вебсайтынхаа нэг порталтай вебсайтаар ороод apply now гэж аваад ингээ ороод ерөөхдөө асуултууд төстэй гэхдээ бол арай өөр зарчмаар сургууль болгонд өөрийнхөө систем гэж байдаг. Тэнгүүт нөгөө application fee waiver авахын тулд буюу одоо нөгөө өргөдлийн мөнгөний одоо юу гэдэг waive хийх гэдэг тийм хөнгөлж өгөх гээд байгаа $0 одоо та үйлдэл гаргаж өгнө гэсэн. Тэгэхээр тэр болгон дээр болохоор шууд автоматар ингээ fee waiver гэсэн юм бол байдаггүй бакалавртай харьцуулахад. Тэгэхээр нэг жоохон эрсдэлтэй гэх юм уу одоо хэцүү юм нь боломжтой гэж хэлж болох юм одоо сургуулийнхаа тэр програм менежер болгон тийм одоо хөв мэдлэгчээд би одоо ийм бэкграундтай ийм хүн байна. Тэгээд тэгсэн чи яг ингээ гоё үйлдэл гаргах гэсэн чинь одоо танаа $100 шатаа тий асуудал болоод байдаг ч юм уу. Зарим сургуулиуд бол Stanford гэхэд $95 $110 байдаг. Boston бол $95, New York $90. За ингээ сургуулийн ерөөдөө топ байдлаас хамааран сургуулийн одоо application fee бол одоо тэнгиж тавих аюултай байдаг. Тэгэхээр тэрийг ихтэй бид нар заавал төлөх аргагүй гэдгээс тайлбар энэ тохиолдолдоос тодруулж яад гэвэл бидний хувьд одоо 10 сургууль руу үргэлжлэх гээд бакалавр гэсэн чинь 20 сургууль руу тийм тэр болгон $100 төлөөд авах бас боломж авахгүй төлөх ёстой бол төлнө гэхдээ бол төлөхгүй байх бас боломж өдөртэй юм байлаа. Яадаг вэ гэсэн чинь шууд програм менежер руугаал мэдээж одоо нөгөө ёсуудээ тийм формал байдлаар бичнэ. Гэхдээ бол ингээд би ийм чадвартай ийм хүүхдээ байна ийм сонирхолтой байна танаа програмд орчмоор энэ одоо ганцхан танаа програмд явуулж байгаа юм шиг. Гэхдээ бол одоо $90-ыг л би одоо ингээд юу арчмаар энэ fee waiver байна уу тэгвэл туслаарай явахаа нэг бичээд ингээд гоё мэйл бичээд тэгээд ерөөдөө явуулцдаг. Тэнгүүд бол тухайн сургуулиас нь купон код гэдэг юм уу тийм одоо хэнийг дуулна гэх нэг код өгөх шиг тийм код өгчдөг. Тэнгүүд тэр кодоо хамгийн сүүлд нь аппликейшн өргөлт одоо бүгж дуусаад хамгийн сүүлийн үнд энэ гарын үсэг зурхийнхаа дээр нэг юм оруулдаг юм байдаг. Тэрэн дээр нь 4-5 үсгээ ч юм уу өгсөн нэг програм менежерийн
купон кодыг өгчөнгүүд нөгөөд чинь $0 болоод та зүгээр шууд үнэгүй өргөдлөө шалгуулах боломжтой байдаг. Тэгээ яг тийм байдлаа би 8-ны сургуулийнхаа баг 5-ыг тэгж болсон. Аяа хэлхээ типс хаалцсан шүү дээ. Хүүхдүүд боломжтой. Тэгэхээр хүн болгонд гэж төлбөрийн төлөө дэж чадахгүй шүү дээ, тий. Тэгэхээр яг энэ имэйл хэрхэн албан байдлаар бичиж хүсэх вэ гэдэг planning workshop дээр юм яг имэйлийн яг энэ драфт бүс болгон дээр бичиж ирсэн тий. Тийм тэрнээ бид нэг workshop дээр тэр нэг мэйл өөрсдөө бичсэн тий. Тэгээ шалгаад аваад шалгаж хэрэг өгсөн тий. Тэрүүгээр яг санаа авчихсан байхгүй. За ямар ч гэсэн энэ дөр бол нэг бид нэр заавал төлөх шаардлагатай юм бол биш юм байна. Бас аргач болт юм биш үгүй. Яг тэр байдлаар тэгээд 5 сургуулаас авсан. Тэгээд бүр том сургуулаа авчихсан бол бид нэг айчт юм бэл энэ хүн намаа юу гэж бодох бол баг ядуугээ бодчихвол тий авахгүй юм байна юм лээ. Яг үүндээ бол хин төстэй барай түн бөмбөг хөлтөд ингээл хичээлээд юм шиг юм байна. Тэгэхээр education USA хүртэл аль бие басны газраас ийм мэдээлэл өгч байна гэдэг ч юм бол энэ боломж байгаа юм хэлж байгаа. Тэгээ тэрийг бол бид нэ ашиглах хэрэгтэй шүү гэж хэлж байна. Миний хувьд бол Нью-Йорк руу шууд хамгийн ихний байдлаар Нью-Йорк руу бичсэн. Тэгээд яг саяныхаа мэйлийг ерөөхдөө аюугаа драфтлаад бичсэн. Тэгсэн чинь шууд чинь нөгөө 12 цагийн зөрүүтэй өглөө босоод ирсэн чинь шөнө 1 цаг над руу купон кодоо зүгээр явуулсан байсан. Тэгээ $95 юм биш байгаа. Тэгээ хамгийн анхаарал тэгээд авсан. Тэнгүүд бүр урам орчт юм биш өөрөө орчиж байгаа юм шиг. Тэгээ дээрэс нь 2 дугаар мэйл чинь тэр нөгөө програм менежертэй энэ хүүхэд үнэхээр сонирхолтой юм байна. Энэ хүүхэд бүр ингэн байж хөрөөр $95 төлөхгүй ч гэсэндээ хөрхий сэтгэл санаа бас юм гоё зөөр тий одоо ингэ зөрчсөн байгаа юм байна тий. Шулуудсан байгаа манай програм гэдэг юм мессеж өгч тийм билээ. Тэгэхээр дараа нь юу гэдгийг ингээд ярьсан дуудагддаг ч юм уу ер нь үргэлжлэх мэн ингээ харахад тэр хүн бас миний тухай ядч хийх хөвдгүүд аппликейшн бивээр авсан шүү дээ. Өөрөө тий нэг юм аппликейшн бас хүнээс эфорт гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас та бас тоглоод үзэрэй. Энэс аяа гоё уран болдог тий бас нэг гоё ажиллахаар тий мөнгө хэмнэх бас боломжтой бид нар яагаад гэвэл дараа нь дахиад TOEFL-ийн оноо бол IELTS-ийн оноо явуулна шалгалт өгөн тэрнээс өмнө. Тэгэл таамаг биш аягүй олон юм нь бол тий бас аппликейшн процесс үед бол гардаг. Гэхдээ энийг бас төлөхгүй ч бас байх боломжтой гэдгийг бол бас хэлхий зүгт байх. Тэгээд тийм гол асуулт нь болохоор нөгөө хоёр бас нэг том төвхтэй зүйл нь юу байсан бэ гэхээр хамгийн ихнийх нь болохоор миний одоо нөгөө SOP бичих тэр замнал байсан. Тэр SOP гэж байгаа тэр нь маань болохоор нөгөө statement of purpose гэдэг зөвлөгийнхаа одоо тэр нэг юугаа бичнэ. Эссе маягийн бичнэ. 1000 хүүхдээ эссе. Магистрийн хувьд бол тийм тэлтэй баг 1200 хүүхдээ надад асуусан юм байна. Нэг л сургууль 500 хүүхдээ асуусан. Хин дандаа 1000 гаруй хүүхдээ асуусан. 1000 хүүг чинь бүр яг ингэ бичих юм бол амар ихтэй. Тэгэхдээ яг бичих гэхлээр тэр олон нөгөө нэг санаагаа сүүлийн одоо 20 жил амьдэрсэн юм багтаа гэхлээр бас зөөнхөн болчихтой. Тэгээ дээрэс нь өөрийнхөө түүхийг бодож үзэхээр бас ингээд хүн өөрийгөө голоод ингээд жоохон юу гадаг юм билээ бодоод идэм билээ. За зэ болох юм болов уу гэд хит нөгөө төгс авах гад төгс оролцогч авах гад тэгмүүд бас тийм шаардлагагүй юм билээ. Жишээлбэл бол та сая дурдсанчлан би нөгөө нэг анаахныг 2 жил сурчаад үндсэндээ одоо дараагийн сургуулиас сольсон те бакалавр тэр сургуулаа одоо 2 жилийн одоо премьер хэл буюу одоо нөрдөл юм хийжээ дахиад бакалавр дахиж сурсан гэсэн үг байхгүй юу үндсэндээ. Тэнгүүтээ бакалавр дуусаад одоо магистр болж байгаа. Тэнгүүд өөрөө тэрийгэ бодохдоо болохоор би ерөөдөө тэр 2 жилээ дахиад 4 жил хийдгээ өөрөө болохоор яаж илэрхийлэх вэ гэдгээ сайн бас ойлгоогүй байсан ихэнтэй. Тэгээ энэ мэн надад сул тал болчих юм зү те баг ингээд 2 жил баг ингээд гавч авсан юм шиг эсвэл 2 жил баг те яасан ч юм шиг тийм асуудалтай байх болчих юм шиг зү гэж ингэж өөр нэгээс гаргацсан. Бусдаар бол уг нь бол эн чинь бол яг тэр биологийн үүднээс, химийн үүднээс, шинжилгээ ухааны үүднээс бэлтгэлтэй айлд юм байж байгаа бакалавр хийсэн. Магистрт харин ч бэлгийн юм шүү энэ хүн гэдэг утгаар. Тэгээ дээрээс нь өөрийгөө олохч нэлийн явсан байна. Тэгээ ингээд мэдээс шинжилгээ ухаан одоо шинжилгээ ухааныхаа одоо сэдвүүдээр хөрөө явсан гэдэг үг нь байдлаар нь харж болох бас үнэн байсан байхгүй. Тэгэхээр тэгэж давуу талаа гэж харах хэрэгтэй юм байл. Өөрийнхөө түүхийг аль болох шууд сул тал гэж өөрийгөө дараад явчихгүйгээр яаж энэ түүхийг өөрийнхөө тэр онцлог нэг л татагдчихгүй тэр томлонгийн түүх байгаа. Тэрийг яаж тэр өөрчлөлт уншигч багш нартаа одоо admission committee-д яаж өрмөцөөр тэгээд давуу талтай байдлаар харуулах вэ гэдэг нэг зүгээр юм лээ. Тэгэхээр тэрэн дээр бас цаг авсан. Тэрэн дээр нэлийн бодож цаг авсан. Тэгээд тэрэн дээр яаж тэрийгээ даван туулсан бэ гэхээр хүмүүстэй ярилцах зүйл юм билээ. Гэр бүлийнхээ хүмүүстэй юм эсвэл найз нөхдөдтэй юм уу? Тэгээ бүр зөвлөгтэйгоо ч юм уу ирээд би ингээд ярингууд мэдгүй танихгүй хүн тариад үгийг сонсоод ингээд коммент хийх гэдэг чинь танд ерөөхдөө анхны сэтгэлээр яг өөрчлөлт унших чинь өөрөө бас яг анхны сэтгэлээ уншиж байгаа юм чинь. Тэгэхээр тэгэж байдлаар хүмүүстэй ярилцаад тэгээд хүмүүсээс бас коммент санаа аваад тэгээд тэрүүгээрээ баяжуулаад түүхээ юу нь бол яг үнэн бодцоогоор гэхдээ заавал төгс байх шаардлагагүй тэр хосгүй байдлаар илэрхийлүүл аягүй зүгээр юм болж бодсон. Тэгэж нэг шийдэл төрсэн байх гэдэг ихний асуудал. Хоёр дахь асуудал нь тэр Монгол хүнээс recommendation дээр авах юмс юу гэдэг одоо хэцүүж байх уу? Тэрийг өөр орчуулах хэрэгтэй очиж байгаа байхгүй. Тэгээд тэр хүнийхээ тэр хэлэмжээр тэр хүнийхээ хэлгээд байгаа намайг тодорхойлж байгаа тэр санаагаар нь бас илэрхийлчмээр байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө орчуулахаар бас тэгээд яг өөрийнхөө SOP маягийн болчих байгаа байхгүй. Тэрэн дээр бас жоох яас яагаад гэвэл би нэг 3 цагийн нэг нь болохоор одоо өөрийнхөө компанийнхаа юмнаас авсан менежер тэ алах менежерээс авсан. Тэгээд тэгэхэд
болохоор монгол хэл дээр ирээд тэрийг би орчуулах шаардлагатай болсон. Тэгээд өөрийнхөө юмыг өөрөө орчуулах гэхлээр жоохон эвгүй юм шиг байсан ихэндээ тэгээд ямар ч хэлсэн тэгээд хүмүүсээр уншуулуулаад тэгээд минийхийг болохоор найзаараа би өөрөө орчуулчаад найзаараа дахиж нэг кино хийсэн. Тэгэхээр бас өөр хүний нэг тийм өнгөөс орж ирж ирсэн. Тэгээд магадгүй энэ бас бакалавр оюутнууд ч юм уу магистрийн бас монгол магистрийн тохиолдож магадгүй. Яг тэгвэл зарим ажил олох гэсэн ч юм уу зарим одоо дахиад өгч байгаа хүмүүс ихтэй монгол хэлээр шууд өгч байгаа бол гэж би бодод тийм. Тиймэрхүү одоо хэцүү зүйл гарч ирсэн. Гэхдээ боломжгүй бол байгаагүй. Тэгээд яалтчгүй ганцаараа биш тэгээд нэг хүрээллийнхаа одоо тэр давуу тал ашиглаж ч юм уу мэддэг мэрэгчлэн дээр нь зөвлөлтөөр очиод ярьсан бол хамгийн том гарсан юм гэж бодсон. Ганцаараа шаналаа суух юм. Тоглолтондоо туршлага авч байгаа маш их баярлалаа. Яг энэ асуудлууд бас ирээдүйд тулгуурлавал ингэж одоо сэргийлж болох юм байна. Ийм аргууд байгаа юм байна шүү. Натрий фосфатыг цагцаалдаасаа гэж чинь үзнээс сэтгэлийн зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр та бүхэн бас хэрэгжүүлээрэй. Тэгэхээр personal statement-ийн хувьд American Corner дээр Peace Corps манай Италийн корпус Америк багш нар байгаа. Тэгээрээс одоо writing lesson авч болно, мөн эсээгээ уншуулж болно. Тэр чинь Америк хүнээс үн төлбөргүй эсээгээ уншуулаад фидбек авах мэдээж тэр хүн засахгүй. Тэгээд одоо жишээлх юм бол энэ эсээг admission officer анх удаага уншиж байгаа, Америк хүн уншиж байгаа. Тэгэхээр Америк хүний өнцгөөс Монгол хүний сэтгэлгээний онцлог яаж гаргаж ирсэн байна. Зарим үг нь монголчууд яг нэг шүлэглээлтэй маш гоё уран уншаад байдаг. Гэтэл яг үүндээ бол нэг hook sentence буюу хамгийн ихний өгүүлбэрээс одоо тэр хүнийг дүгнээл одоо дараагийн маш олон эсэнүүд байдаг. Мэдээж зарим нь бол бүгдийг уншдаг. Тэгэхээр тэр хүүхийг яаж илэрхийлж ийн гол санаа нь яг тодорхой ойлгомжтой илэрхийлэгдсэн байна уу, уялдаа холбоо хамааралтай байна уу гэдгийг хардаг. Тэгэхээр American Corner дээр Италийн корпусын багш нар маань ингээд маш гоё хичээлүүдийг өнөлбөргүй оруулж байгаа юм байна. Тэгэхээр American Corner Улаанбаатар гэдэг хаягийг дагаад календар дээрээ болоод шинжилээд хэдэх өдөр хэдэн цагаас гэдгийг оруулдаг. Нацад орчин түүний онцонд байрладаг шүү. Энэ чинь бас хэлээ. Манайх бас ивэнтээ тэнд хийдэг. Тэгэхээр эсэний хувьд бол тэгж зөвлөхөөр байна. Яг бол бас монгол хүнээр уншуулахаар бас нэг өөр штэ. Тэгээ бидний яг 20 дахь хэл нь англи хэл анх орсон тийм. За тэгээд хоёрдугаарт нь гэх юм бол өөрөө сая бас дурдсан тийм бас тэгж мастертаа аппликейшн фигээ бас тэгж хөнгөлүүлэх боломжтой байдаг байхan шүү. Тэгэхээр өөрөө бас имэйлээр нь холбогдоорой. Альва сургуулийн вебсайтн дээр дандаа тийм имэйлүүд нь бол байгаа, WhatsApp-ууд нь ч байгаа. Тэгэхээр энэ тухайн хүн тэр сургуульд үнэхээр эсэн суралцахыг хүсэж байгаа гэдгийг бас илэрхийлэхийн тулд тэгж бас follow up хийвэл хэрэгтэй байдаг. Тэн дээр юусоо айж хичээл сандрал байхгүй. Тухайн хүн чинь тэр ажлыг яг хийх ёстой үндсэн үүргэн тийм учраас имэйлчүүд бол Америкчууд имэйлийн соёлтой. Тэгэхээр имэйлдээ заавал бас хариу өгнө. Тэгэхээр бас тийм боломжууд байдаг. Тэрийг битгий алдаасай гэж хүсэж байна. Мөн дээрэс нь манай Education System Mongolia-гийн Duolingo-гийн код өгдөг. Гэхдээ яг одоо Rural Outreach програм байгаа ч юм уу эсвэл яг хэрэгцээтэй цөөхөн код ирдэг учраас яг ашиглаад тухайн оноогоороо бас сургуульд apply хийх тийм төслийн нэлээд хүмүүсийг сонгоод бол өгдөг. Тэгээ нэг нь бол тунгалан төгсөн байгаа. Тэгэхээр ирээдүйд бас та бүхэн манай сэсэг төлбөрт хамагдаад ч юм эсвэл би удахгүй бас говьтай хөсгөл аймаг Rural Outreach програмаараа явах гэж байгаа. Тэгээд асуултанд одоо зөв хариулсан хүмүүстээ бас өгөхөр байгаа шүү. Тэгээд би бас гоё дуулгая. За тэгэхээр үсэн бүртэн гэрэнтэй аваад байгаа юм тийм. Нэмтэл яваад байгаа. За тэгэхээр дараагийн асуулт нь болохоор өөрөө бас түрүүнд дурдлаа. TOEFL GRE шалгалтууд стандарт шалгалтууд өгөхтэй байдаг. Бидний 20 дахь жилийн англи учраас заавч олон улсын хэлний шалгалтууд өгнө. Ялангуяа мастрын түвшинд оноо нь өөр байдаг. Writing, listening, reading, speaking гэх тус бүрээрээ бас зарим сургуулиуд жишээлбэл University of Chicago за writing дээрээ манайдаа 7.5-аас дээш, oral дээрээ яг 7-оос дээш гэдэг ийм specific оноонууд заасан байдаг. Тэр болон хүмүүс анзаардаг юм байлээ. Миний oral яг 7 хүрсэн шүү дээ. Яагаад намайг тэнцүүлээгүй юм бэ гэдэг. Тэгэхээр тэр оноонууд бас их чухал байдаг. Тэгэхээр эдгээр одоо шалгалтууд нь хэрхэн бэлдсэн бэ? Ялангуяа хүүхдүүд яг IELTS TOEFL өгөөл сэтгэл хангалттай. Тэр чинь бол хэлний шалгалт байдаг. Мастрын түвшинд илүү нарийн гүнзгий шалгалтууд өгнө. Жишээлх юм бол та бүхэн хууль зүгээр явах гэж байгаа бол SSAT гэдэг шалгалт өгнө. За GRE бол яг энэ манай тулангийн мэрэгч байгаатай адилхан юм сайс чиглэлээр явах гэж байгаа хүүхдүүд одоо оюутан залуус маань өгнө. GMAT-ийг бизнес санхүүгээр явах гэж байгаа хүмүүс өгнө. Анаахын салбарыг бол MCET гэх мэтчлэн энэ нарийн мэрэгчлийн шалгалтуудыг тухайн орныхын хэл дээр өгдөг байгаа. Тэгэхээр энэ талаар та яаж одоо бэлдсэн бэ? За сая бол эсрэг нэрээ болол
маш тодорхой хариултууд өглөө. Тэгээд CV болон юм бусад материалуудаа яаж ингэж боловсруулж хийсэн бэ гэдэг зөвлөгөө бол зүг тийм яг миний хувьд болохоор ерөөдөө магистрийн түвшинд бол одоо STEM буюу те нөгөө science, technology тэгээд engineering гэдэг салбаруудаар сурах гэж байгаа бол ерөөдөө GRE өгдөг. А гэхдээ сүүлийн ковидтай холбоотойгоор энийг юу нь авахгүй те веб хийх байдлаар зохицуулсан. Гэхдээ одоо буцаад 2025 оноос хойш бол манай төлөв шаардлагатай юм шиг байлаа шүү тий. Ковидын нөхцөлөд буцаад хийж байгаа хүүхдүүд бол сурж байгаа цаан чинь тий. Эндэгчүүд болохоор амар сурж байгаа. Тэгэхээр GRE өгч бусдаасаа одоо ялгаж болно тий. Тэгээ тэрийг өөрийнхөө бас даваа талтай байдлаар ашиглаж болно. Өндөр оноо бол тийм аа GRE-аас гадна мэдээж одоо бакалаврч юуч бай, магистрч бай, докторч бай бид нарт хэлний одоо шалгуур байгаа. Тэр нь TOEFL ч байж болно, IELTS ч байж болно, Duolingo байж болно. За тэгээд бусад шалгалтууд байгаа. Миний хувьд бол английн шалгалт, тэгээ саяны шинжлэх ухааны шалгалт гэж хоёр байсан. Тэгээ хэлний шалгалтаас нь хэлний шалгалтын дээр чинь 3 төрөл байгаа. Тэнгүүд сургууль болгон бас ингээд энийг л аавна гэж заачт юм лээ. Би болохоор за UW University of Washington тэр болохоор зөвхөн TOEFL-ыг аавна гэж заачдаг. Тэгсэн чинь Stanford болохоор зөвхөн бас TOEFL-ыг аавна гэж заачдаг. Өөр ямар сургуулиуд вэ? Зарим сургуулиуд бүр яг зөвхөн TOEFL-ыг аавна, Duolingo үгүй, IELTS үгүй гэждэг. Тэнгүүд IELTS-ийг өгсөн хүмүүс тэрэндээ ганцхан тэрний төлөө бас ингэж TOEFL өгч болохгүй очоод ингэж жоохон төвшөлтөнд юм болчдөг. Тэгэхээр анханаас нь бүгдээрээ ямар сургуультай нөгөө 10 сургуулиудыг харж байгаа биднэрийнхээ листүүдийг гаргаж байгаа зү байдаг юм тий. Одоо хэлний оноод нэг юу гэж шаардж чинь гурван зөвшөөрч гин үү. Зарим нь бүр Duolingo зөвшөөрдөг газар байдаг тий. Одоо ер нь хийхэд зөвшөөрж байгаа. Тэгээд ингээд тэрийг хараад явуучих юм бол анханасаа ямар шалгалт өгөх бас төлөвлөж болох юм билээ тэрнийхээ дагуу. Тэгэхээр төлөвлөгөө сайн бас таад минь ирж гаргаарай. Тэгээд миний хувьд бол TOEFL өгсөн. Тэгээд TOEFL дээрээс авах чинь байгаа, алдах чинь байгаа. Тэгсэн яасан бэ гэсэн чинь TOEFL өгөөд байсан чинь хэлний оноо явуулахдаа тийч нөгөө сургууль болгонд $20 гэж явуулт юм байна. Тэгсэн чинь сүүлд би хараадсан чинь яа чи TOEFL-ыг өгсөн яагаад гэвэл нөгөө интэг ангийн маань хүүхдүүд TOEFL үзэх байхгүй тийм. Яагаад тийм интэг TOEFL-ыг сонгосон би бол одоо сайн ойлгохгүй. Гэхдээ тухайн үед тэгээд хүүхдүүд агаад TOEFL өгсөн байсан. Тэгсэн чинь Монгол ирээд хаарсан чинь хүүхдүүд IELTS өгд юм байлээ. Тэгсэн чинь яг нөгөө сургууль руу оноо явахад IELTS чинь үнэгүй өгд юм байлээ. Явуулцдаг. TOEFL гэсэн чинь сургууль болгонд $20 өгчдөг. Тэгээд би бол $20 дээр бол ямар ч веб хийх боломж байгаагүй. Тэгээд баг тэрийг нөгөө Нью-Йоркийг юм уугаа тийшээ баг тэр өнгө өгч таарсан баг. Тэгээд сүүлд нь IELTS өгчдөг байжтэй гэж бодсон. Тэгээд хүмүүсээс сонсох нь бас IELTS монголчууд илүү бас тохирдог шалгалт гэж тий. Илүү нөгөө яриа дээрээ бас илүү хөнгөн. Тэгээд цаас масан дээр шууд нөгөө нэг юу адаг хүнтэй ингэ ярьждаг болохоор заавал компьютерийн араас ярьж нэрвдэх шаардлага байдаггүй юм билээ. Тэгээ энэ байдлаараа давуу сул талынхаа шалгалтынхаа давуу сул талыг хараад тэгээд өөртөө онцлог таасан шалгалтаа хэлний шалгалтаа сонгож өгөх нөгөө амжилт үзүүлэлтээр шууд холбоотой юм билээ. Тэгээ компьютер эднэрээс жоох ичмичдэг бол компьютерийн цаанаас өгвөл TOEFL өгдөг ч юм уу тий. Тэгээ яриа мэрэндээ илүү сайн байвал TOEFL өгдөг ч юм уу тий. Бичгийн чадвар тий IELTS одоо юу гэдэг тиймэрхүү шалгалт сайн бол тэгээ IELTS өгдөг ч юм уу. Энийг бас аягүй сайн харах юм билээ. Тэгээ Duolingo болохоор бас юм чинь аягүй сонирхолтой шалгалт юм билээ. Сүүлд мааж өгсөн дараа би Duolingo ирэхээ авчаад нэг сургууль руугаа Duolingo өгсөн. Тэгээд үнэгүй явуулт юм билээ. Дээрээс нь аягүй сонирхолтой заавал IELTS TOEFL шиг тийм шалгалт өгч байгаа юм шиг стресс үүсгэдэг юм билээ. Тэр нь бас аягүй гой санагдсан. Тэгэхээр шалгалтынхаа бас онцлогийг үзчихмээр юм байлээ. Миний хувьд болохоор хүрээлээд байгаа TOEFL өгсөн. Тэгээд бэлдэж байгаа мэдээж эрт бэлдсэн. Тэгээд эрт бэлдэж байгаа тулгаж өгсөн. Тэр нь бас асуудалтай байсан. Яа тэгвэл SOP бичгээд байдаг. Нөгөө захиа авах гэдэг, өргөдлөө бөглөх гэдэг. Тэгсэн чинь нөгөө мааш нөгөө төр дараа талаар TOEFL өгөх гэдэг болчих юм байлээ. Тэгэхээр TOEFL-ийн шалгалтыг бол хамгийн ихэнд угаасаа 2 жилийн нөгөө хүчтэй юм чинь жоох эртхэн өгөөд дараа тавьчихвал зүгээр юм байлээ. Оноогоо сайн авчих юм бол тэгэл дараагийнхаа нөгөө аюу авчих юм байлээ. Ажил руу орчих юм байлээ. Тэгэхээр юу та дэндээ TOEFL өгсөн юм уу хэлний шалгалтад одоо он зөксөн хүмүүсд бол баярыг. Гэхдээ бол тавааны цаанд аваад дахиад юм байгаа. Тэгээ дараагийнхаа ажил руугаа канцел шамарж орноо гэсэн. Тэгээ GRE-ийн хувьд болохоор бас GRE хүн шалгалт юм байлээ шинжлэх ухааны тэгээд нөгөө англи нь болохоор илүү академик одоо англи хэлтэй ерөнхий англи хэл биш. Тэгээд тооны шалгалт математикийн шалгалт гэдэг. Тэр нь болохоор бидний хувьд болохоор нэг их сургуулаас өдөр курсээс хойш байгаа тэгэхээр математик гэдэг үзээгүй хүмүүсд бол бас оюутнууд бол бас жоохон төвөгтэй л юм байлээ. Гэхдээ тэгээд энтгчүүд бол тэр шалгалтыг бол одоо нураадаг юм байлээ. Яагаад бол өөрөөсөө угаасаа математик сурч болохоор тэгэхээр GRE бол тийм байлээ. Тэгэхээр GRE-г бас өгч байгаа хүмүүс бол маш их төлөвлөд Монголын нөхцөл гэрч төлөвлөөр гэрч өгөхгүй болох юм байна. Яагаад гэвэл кодууд нь айгүй бага байт юм байлаа Монгол. Тэгээд дээрэс нь хол зайтай. Тэгэхээр магадгүй дутуу оноо авчих юм бол дараагийн код авах үед бол бас нэг сар ч юм уу тий сезоны үед нь сар тэгээд нойрхон үед нь 2-7 хоног 3-7 хоног хүлээдэг ч юм уу. Тэгээд тэр хоёр шалгалт өгөх тэр хугацаанд бас хоорондоо тэдэн хоног хүлээж байгаа дараагийн шалгалт өгөх эрх мэрхний гэдэг цонх нийцдэг. Тэгэхээр тэр журам мөрмийг хараад
ер нь эртнээс эхлэх нь аль шалгалтанд амжилт үзүүлэхэд шууд нөлөөтэй юм байлээ. Шалгалтын хэлний шалгалтын үед бол миний туршлага бол тийм байна. Тэгээд дараагийнх нь болохоор CV тэгээ SOP захиа эднэр дээр бол мэдээж бас энэ бол маш том ажлуудын нэг. Тэгээд гэхдээ бол энэ ажлуудыг бол ер нь хоёр нөгөө бичиг баримтууд бол нэг хоёр хувааж байгаа юм шиг санагдсан надад тэр номыг уншаад хахад нэг нь болохоор эдит хийж болдог. Тэр нь болохоор энэ SOP, CV тий захиаг болохоор яг багш нараас асуугаад ингээд өөрчилж бас сайжруулж болно. Ном эдитébэл гэдэг нөгөө ерөөс тасч болохгүй тий GPA яагаад таны дээрээс нөгөө хэлний оноо саяны шинжилгээ ухааны нөгөө юм уу байгаа. GRE тий GMAT тэр шалгалтуудын оноо байгаад байгаа. Тэгэхээр тэр нөгөө ном эдитébэл буюу засварлахгүй шалгалтуудаа бол эртхэн шиг нуудлаад тий ятан шиг оноо аваад шууд таглаа дараагийн ажил руу орох юм билээ. Тэгэхээр эдитébэл буюу нөгөө засдаг бичиг баримтуудаа бол цаг хугацааны юу одоо ихээр тий байнгын зөвхөж хараад сайжруулаад одоо үйлдэлбэр гарсан ч гэсэндээ дараагийн үйлдэл гарах хүртлээр дахиад ингээд засаа сайжруулад явж болт юм гээл. Тэгэхээр тэр онцлогуудаас хараад бичиг баримт болгон дээр бас өөр онцлогтой өөр стратеги үзүүл бас зүгээр юм билээ. Миний хувьд CV-г болохоор хамгийн их гаргацсан. CV бол хамгийн амархан гэж үзээд яагаад гэвэл хураангуй байдлаар тий хамгийн хураангуй байдлаар гаргачихна. Тэгээд дагаад ерөөдөө тийг холбосон тэр нэг юм story telling юм чинь болохоор нөгөө хэсэг байгаа. Тэгэхээр тэр хэсэг болохоор ерөөдөө хамгийн сүүлд дуусгасан хэсэг байлаа. Гэхдээ бол эхэлсэн хугацаанд хамгийн ихэнд эхэлсэн. Ерөөдөө баг нэг санаагаар бичиж байгаа нэг хамгийн сүүлд нийлүүлсэн. Тэгээд захиа болохоор мэдээж нэг үргэлж гарахаас өмнө 6 сарын өмнө багш нартаа тэгээд хүмүүстэй бол сануулж хийсэн би нэг юм захиа амар аамаа гэдгийг бол мессеж нөгөөс тэгээд сар болгоо нэг фоллоу ап хийгээд тийм хүмүүст өөрийгөө мартуулахгүй байгаа шүү гэж явуулсан. Тийм байдлаар үзсэн. Илүү яг гоо statement of purpose, personal statement гэдэг бол нээс маш их цаг хугацаа шаардна. Тиймээс одоо эртнээс төлөвлөлөөд ялангуяа та бүхэн сургууль хөтөлбөрөөр одоо big picture Peterson's niche сонгочлоо гэж бодоход тухайн сургуулиудаа гоё жагсааж байгаа Google Drive дээр гоё Excel нээж байгаа тухайн сургуулийн вебсайтуудыг ингэж тавиад гол нь requirements-ыг нь харах хэрэгтэй. Тэгэхээр тэр requirements дээр надаас TOEFL шаарч байна уу, IELTS шаарч байна, Stanford шил заавал TOEFL гэж штэ тий. Бусад шалгалтуудыг зөвшөөрөх байх нь. Тэгэхээр яг ямар шалгалтаа хөө хүртэл сайн судлах нь байна. Тэгэхгүй бол надаас зөвлөгөө авч байгаа хүмүүс байна. За би IELTS 9 нотаа гэл 8 нотаа гэл хүрээд ирдэг. Тэгэхээр яг явах гэж байгаа сургуульд чинь бас тухайн оноо тухайн шалгалт нөхлийн зөвшөөрүүлж байгаас тэгээд давхар одоо чек хийж шалгах хэрэгтэй байна. За дедлайнууд бас их чухал. Үгтэй хийх одоо rolling admission, early action, early decision гэдгийг ялгааг нь сайн мэдж явах хэрэгтэй байх нэ. За тэгээд GRE TOEFL-ийн талаар маш үнэтэй зөвлөгөө өглөө штэ тий. Эртнээс сайн бэлдээд яг non editable, editable гэж ялгаж байгаад editable-ийг нь бол ингээд засаа шинжилээд ээж болох юм байна. Цаг хугацаа маш тавчуу, маш олон сургуулиуд дээр apply хийж байгаа учраас яг гол одоо тэ non editable зүйлүүдээ хийчгээд ингээ хаагаад хана шүү дээ. Тэгээд дараа юмдаа сайн ингэж цэгцтэй, стейтэйгээр бэлтгэх хэрэгтэй байх нэ. За тэгэхээр одоо өглөө одоо бэлтгэхэд та ер нь ханаас мэдээлэл зөвлөгөө ингэж авсан бэ? Би бас нэг сурвалжинд юу байсан бэ? Нэг жишээ дурдахад бол надаас зөвлөгөө авсан Fulbright-д apply хийжсэн. Өөр одоо зурчлалын компани Fulbright-ийн deadline-ийн сүүлийн өглөө ихийг хугацааг нь буруу тавьснаас болоод харамсалтай тэр жилийн алдаад өглөө дотроо явуулж чадаагүй. Тэгэхээр аливаа зүйлсийг Америк нэгдсэн улсын чинь сайдын яамнаас ч юм уу альбиас вебсайтаас мэдээлэл авч явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр өглөө одоо энэ гоё Бостны сургуульд apply хийхэд хийнээс өглөө авч мэдээлэл ханаас авч. Тийм ер нь бол бас тодорхой яг аль бие усны тэ мэдээллийг сурвалжтай байх нь тэргээр тэндээсээ байнга ингээд нөгөө мэдээллийн одоо цаг тухайд шинэ мэдээлэл хангагдах нь бол одоо энэ өргөдлөө бүгэлж байгаа энэ одоо баг жилийн хугацаанд тий маш одоо чухал алхам гэх юм маш одоо чухал хэсэг гэх юм уу тий дээрэс нь хоёр шалтгаанд нэгдүгээр гэх юм бол энэ хүнийг одоо байнгын тий чак хийгээд тий тэр яг энэ тэндээс одоо алдахгүйгээр юу гэдгийг бусад өөрчлөлт гаргаснаас хоцрох төвлөр эсвэл аппликейшн дедлайн алдах эсвэл одоо янз бүрийн буруу одоо тий өргөдлийн одоо янз бүрийн имжлэг сайжиг алдаа гаргах зэрэгээс ч юм уу тиймэрхүү өрсөлдүүдээс сэргийлж өгч өгдөг тэр хүнийг яг энэ одоо голиглолоор нь явуулахад тусалж өгч өгдөг юм мэдээлэл сурвалж өгнө. Тэгээ хоёрдугаарт нь мэдээж мотивац өгч өгдөг, түлхэж өгч өгдөг тий яг цаг хугацаанд одоо тэр мэдээлэлээ байнга тэр хүн ингээл Америкийн одоо education USA Mongolia American Corner ивентүүд гэдэг ингээд чихэнд ингээл хүрээл очиод тэр хүмүүстэй адилхан хүмүүстэй харьцаад тийм хүмүүсийг хүрээлүүлээд ирэхээр тэр хүн байнгын нөгөө нэг зорилгоо ухамсарлаад тий байнга юу хийх ёстой гэдгээ бодоод явж идэг тий.
Тэгэхээр ийм хоёр шалтгаанаар бол мэдээллийг сурвалж болохоор маш зөв сонгох хэрэгтэй анханаас нь. Миний хувьд бол 2 3 сорсол байсан. Эхнийх нь бол мэдээж Education USA Mongolia байсан. Тэгээд дээрэс нь бол ануучин зөвлөх мэдээж байсан. Тэгээд 9 сард бид нар бол ер нь бол процесс эхэлсэн гэдэг чинь 9 сарын тэр YMCA Mongolia дээр зохион байгуулагдсан юмнаас ивэнтээс эхлээд ерөөдөө бусад бас яг адилхан ийм ивэнтүүд бол болох юм байна. Тэгээд тэр болгоноос мэдээлэл аваад өөрийгөө бол яг энэ цаг тухайд мэдээлэл хангаад явах юм байна. Тэгээд мэдгүй юм асууад тэгээд апдейт өгөөд ирэх холбоотой ингэ явах юм байна гэдэг бол юу ойлгоцсон. Тэрнээс хойш бол юу баг сар болгонд доор хаяж нэг удаа албаар ингэж бүр өөрөө шахаж байгаа тий. Давхар одоо бүтэн цагаар хийжсэн ч гэсэндээ албаар гэж шахаж байгаа. YMCA одоо энэ юуны Education USA-гийн ивэнтэд бас ингэ эрхийг зорж ирсэн. Яагаад гэвэл тэр нөгөө нэг бид нарыг одоо намайг тий одоо нөгөө юу хийж байгаа лээ тий юу хийх ёстой вэ гэдгийг тэгээд хурдан байх ёстой тий тэгээд нөгөө дээрэс нь маш гоё мэдээллүүдээр ингээ хангаж ирж байсан. Жишээлх юм бол Stanford-ийн нөгөө бакалаврын зэрэг зүг admission committee-аас залуу ирсэн тий. Гэхдээ тэр нөгөө онлайнаар явагдчихсан. Тэрнээс болохоор би юу ойлгосон бэ гэхлээр тэр хүнийг ер нь ивэнтүүд дуусны дараа дандаа тэр хүмүүстэй LinkedIn-ээр гэж холбогддог байсан. Тэгээд тэр хүнтэй яаж холбогдсон бэ гэхлээр би нөгөө Stanford-ийн өгүүлэл гарах гэсэн хамгийн ихний өгүүлэл маань тийм тийш байсан. Тэгээд тэр хүнээс мэдээж магистр биш ч гэсэндээ тэр хүн бакалаврын хүн ч гэсэндээ ерөөхдөө нөгөө өөрөөр процессыг мэддэг болохоор надад бас ингээд LinkedIn-дээр бас ингээд заавар өгчсэн. Тэгээд дараагийнхаа хүнтэйгээ холбож өгчсэн. Тэгээд намайг дараагийнх нь нөгөө магистрийн төвшний дээр admission committee хүнтэй холбож өгөө. Тэгээд Weber эднэртэй бид нараас мэйлээр ингээд follow up хийж өгчсэн. Тэгээд дээрээс нь Нью-Йоркоос бас нөгөө бас нэг Абу Дабигаас салбараас эмэгтэй ирж ирсэн. Тэгээд мэргэжилтэн тэр хүн болохоор бас магистрийн төвшний яваач сурталж мэдчихсэн. Гэхдээ салбар нөөр байсан ч гэсэндээ бас л нөгөө нэг Америк дахь Нью-Йоркийн салбарын одоо хүмүүстэй чиглүүлж өгдөг ч юм уу. Тэр байдлаар мэдээлэлүүд өгчсэндээ ер нь бол ивэнтүүд болоод дуусан гут нь онлайн ч офлайн ч дуусан гут тэр хүмүүстэй follow up хийгээл өөрийнхөө одоо магистрийн төвшнийхаа мэдээлэл тэгээд програмын мэдээлэлгээд ингээд ер нь бол асуух юмуд асуугаа явуулсан. Тэр хүмүүс бол яг өөрсдийнх нь ажил биш гэсэндээ чиглүүлж өгöd байсан. Тэгээд тэр байдлаар л Education USA-гийн бүх ивэнтүүд бол бүгдээ надад бол яг алчиг байсан. Алчиг байсан. Тэгээд хамгийн гол нь энэ болгонд бол одоо хүмүүс бас төдийлөн бас ингэж одоо бүр ингэ мэдээлэл бол бас сайн мэддэггүй. Тийм болохоор зарим тохиолдолд бол одоо хүмүүсээ үнхээр хэрэгтэй байхад чал өөр одоо яад ч юм те хаана одоо ирэлт хэрэгцээ байна. Тэнд одоо бизнес явуулж идэг те мөнгө төлөөд ч юм уу тий өөр зөвлөх үйлчлэгнүүд ч юм ингээл авч идэг. Мэдээж тэр үйлчлэгнүүд бол би бол үүсэхгүй. Гэхдээ ягаад ингээд булын эргээл тий үнгүү дээрэс нь яг албан ёсны тийм мэдээллийг сурвалж тэгээ бүртгэхийн өнцөг болон бүрээс Америкийн бүр ингээд мож болгоноос тий топ сургууль албанаас ингээд мэргэжилтэн бүр зарим нь зорж ирээд тэгээ зарим нь бүр ингээд онлайнаар workshop хийж яхад тэр мэдээллийг бол заавал авах хэрэгтэй л гэж би бодсон. Тэгээд ер нь бол дүүнэртэй ажил гэсэндээ одоо ингэ явж байгаа хүн болгондоо бол тэгэл зөвлөөл явж идэг. Энэ бол миний нэгдүгээр их сурж байсан. Хоёр дахь нь болохоор саяны тэр одоо ном байсан. Тэр болохоор бас анаачин өөртөө очоод нэгээ дахиад яваад тэр комментс асуух. Тэнгүүн тэрийг бас анаачин PDF байдлаар явуулж идэв болохоор Donald гэдэг нэг зохиолч. Тэр хүн болохоор аюу олон жил ингээд нэг консалтинг байдлаар ажиллаад үзсэн. Тэгээд өөрөө бас сургуулийн профессор хийжсэн тийм туршлагатай оюутнуудтай харьцсан. Тэгээд топ сургуулиуд аюу олон топ сургуулиуд хүүхдүүдийг одоо тэнцэгтэнтэй амжилт үзүүлэхэд туссан юм хүн байсан. Тэгээд тэр хүний тэр номон дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо ийм байнгын тэр номыг үзэж хараад тэгээд тэр номыг одоо болдгоо хэвлэж аваад зөв онлайнаар PDF байдлаар ингээд нэг нүүр утастай ингээд байлгаад ахын бас одоо Education USA-с мэдээлэл авч байгаа гэдэг тэр хүний байнга ингэж тийм мотивацчлуулах байнга одоо нэг голдрол дээр өөрөө яваад өөртөө бас ингээд яагаад үл чинь аягүй ганцаарч нь л үйл явцахгүй тийм ганцаараа бүх юмаа компьютер арт гэж хийдэг. Гэхдээ яг үүндээ асуу их юм бол маш олон их сурвалж маш олон хүн зөвлөх мэдээлэл их сурвалжууд одоо интернет дээр бай одоо хамгийн гол нь үргэлжлэн байгаа болохоор одоо ийм байгууллагууд ч гэсэндээ байгаад байгаа болохоор тэр болгондоо ингэж одоо хандаж үзэх хэрэгтэй гэдэг тухай бол ингэж байнгын чартер болгондоо дурдж ирсэн. Тэгэл ерөөдөө тийм байдлаар бол мэдээллүүдээ бол хангаж ирсэн. Тэгээд мэдээж найз нөхөд байна. Тэр би нөгөө нэгтгэгч сургууль төгссөн болохоор ангийн хүүхдүүд маань бол бүр амар том сургуулиуд руу орж ирсэн. Одоо Yale-ийн сургууль, магистрийн төвшин биоинформатикад бас орсон. Тэгэл бас биоангаахын инженер гэдэг бас мэргэжил байгаа. Тэгээ биоангаа дотор гэхдээ бас нэрвчсэн арай нэг өөрсдөө тэрүүгээр болохоор Техасын их сургууль руу явж ирсэн. Тэгэл Duke их сургууль руу бас ингээ нэг ох орсон. Ингээд ангийн маань хүүхдүүд ингээд бүгдээрээ бас явж ирсэн. Тэгэхээр тэднээс бас мэдээлэл их сурвалж байдлаа байнга яваад follow up хийгээл асуулт. Яг бол миний явах гэж байгаа зам бол тэр хүмүүс аль яваад үзсэн байсан болохоор тэр хүмүүсээс мэдээлэл авах нь бол миний хувьд бол бас аюу гоё боломж бас агуу тал нь гэсэн. Тэгээ энэ гурван байдлаар мэдээлэл авах.
гоё их сурвалжуудыг дурдлаа. Түрүүн дахид татгалж хэллээ. LinkedIn-тэй болоор би зөвлөгөө авч байгаа хүмүүстэй хэлдэг. LinkedIn бол Facebook-аас илүү professional өөрийнхөө одоо extracurricular activities, work experience, intern хийж ирсэн бол тэрийг таймарч юм альбом байдлаар хөгжүүлээд ажлын саналууд бас их авдаг. Хүмүүс маш их intern opportunities хайдаг штеп. Тэгэхээр өөрөө ч гэсэндээ LinkedIn-ээс хөгжүүлэх юм бол Америкт очиод бас ажлын саналууд бас LinkedIn-ээр дамжиж бас ирдэг байгаа шүү. Тэгэхээр өөрийнхөө профайлыг хөгжүүлээрэй гэж зөвлөмөөрэй. Маш одоо сайн байна те. Яг вебинар боллоо, in person Америкийн сургуулийн бүр 9-ийн алтын захирлыг урьж байгаа шүү дээ те. Тэгэхээр яг follow up хийж имэйл бичиж талхлаа илэрхийлээ зураг хөргөө даруулаад эргээд дараа нь интервьюд орох чинь өглөө Монголд одоо таалагдчихсан ингээд нэг сарайг танина. Дээрээс нь имэйл бичээд тухайн хүн би маш олон вебинар зохион байгуулдаг. Тэгээд зарим хүмүүс маань тэр сургууль сурахыг хүссэн юмны оролцдог. Тэгээд би гайхдаг байхгүй тийм. Магадгүй би нэг магистрийн хүнийг мэдээж тэр тухайн хүмүүс чинь бас одоо busy hectic schedule-тэй байгаа. Тэгэхээр бакалаврын хүн надад зөвшөөрж илаа гэж бодоход тухайн сургуулийн хүн нь эгээгээд чиний хүсэж байгаа яг тэр тухайн мэржлийн хүнтэй холбоотой тийм их сурвалжин болж байна гэсэн хатгалгаатай. Тэгэхээр зарим хүмүүс миний мэржил биш байна, миний хөтөлбөр биш байна гэж болждаг. 4000 гаруй сургуулигаа маш олон мэржил хөтөлбөрүүд байгаа. Монгол 3 сая би ганцаараа. Тэгэхээр бүх тэр яг ганцхан хүн зориулж вебинар хийж байхгүй. Тэгэхээр өөрөө боломжийг илэрхийлээд LinkedIn болон имэйлээр сайн холбоо бариасаа гэж одоо хүсэж байна. За тэгээд мэдээж ном бол маш чухал их сурвалжууд байдаг. Манай education system дээр цөөхөн ч гэсэн GMS, GRA-гийн номнууд байдаг. Тэгээд манай CC хөтөлбөр тэнцвэрүүд бол top class SCT-гийн номоор хангалттай байгаа. Хөлбөртэй татлаа хийж байгаа хүмүүс маань GRA, GMT-ийн номыг өнгөө одоо хэрэглэжээ. Тэгээд дараагийн хүмүүстэй бас нөгөө хэрэглэх хэрэгтэй учраас надад бас гэрээ хийгээд буцаагаад өгдөг байгаа. Би зургийн дараа талмаг гэдэг чинь яг гоо. Тэгэхээр тэр мөнгийг хэмнэж болох байгаа. Тэрийг бас дурдмаар байна. За тэгэхээр мөн дээрэс нь recommendation letter дээр өөрөө дурдсан те нөгөө өөрөө маш их process statement-тэй бичин аягүй олон материалууд CV цуглуулсан. Тэгтэл нөгөө монгол хэл дээр recommendation letter-ыг хүчих юм бол өөрөө орчуулах хэрэг гарна те. Тэгэхээр өөрийнх нь нөгөө санаа орчих байхгүй. Тэгэхээр process statement, recommendation letter хоёр нь төстэй санагдах учраас зарим сургуулиуд нь accept хийдгүү. Тэрийг материалын одоо газраар те аль биесны газраар нь орчуулаад хамгатай хасгарж явуулах хэрэгтэй байдаг шүү гэх тийм tips хуваалцж байна. Тэгэхээр мөн дээрэс нь өргөдөл материал бэлтгэхэд чухал их сурвалжууд дээр хамгийн гоё одоо хамгийн зөв сурсан хүрээлэл хүн хүрээлэлээрээ хөгждөг энтгэхт ингээд сурч байна гэж байна те. Гэтэл яг үндэ багшаас гадна чиний үеийн хүүхдүүд тэр одоо олон улсын оюутнуудаас туршлага мэдээлэл солилцоод бас нөгөө их орон хүслээрээ те бас нөгөө шартай энтгэх хүүхэд болж байхад би гэсэн чинь ингээд тэгээ мотивацаад тэгээд одоо жишээлбэл Yale бас тэнцсэн байна шүү дээ те энтгийн ангийнхан хүүхэд тэгэхээр яг хүн хүрээлэлээр хөгждөг байхгүй. Тэгэхээр найз нөхдөөрөө яагаад энэ тэнд community клубүүд нэгдээд байна гэхэд өөрийн чинь үеийн хүүхдээ ингээд таныг одоо өснөс чинь засаагаад босгох хэмжээтэй хамт ингэж бэлдэх тийм одоо хүүхдүүд найзууд хэрэгтэй байдаг хүн хүрээллээрээ л одоо хөгждөг. Тийм учраас тухайн хүүхдүүдтэй маш сайн холбоо хамааралтай байх одоо connectionтэй байх хэрэгтэй. Энтэг хийзээ төгссөн ч гэсэндээ Монголд ирээд LinkedIn, Facebook, Instagram юу байдаг яг тэр чинь яг энэ social media-гийн гол утга учир нь тэндээ баггүй. Түүнээс биш өдөр болгон л ингээ бас мэдээнүүд явж байгаа. Гол нь дэлхийн өнцөг болон бүр таны цаг хугацаа хэмнээд харилцах боломжтой connection алдахгүй те тэр боломжийг social media олгож байгаа. Тэгэхээр альва платформын яг давуу талыг нь маш сайн ашиглах хэрэгтэй шүү. Тэгээ хүрээллээрээ хүн хөгждөг гэдэг дахин хэлье. Тэгэхээр дараагийн асуулт ч энэтэй холбогдно. Тэгэхээр танд recommendation letter буюу тодорхой цагт бичсэн одоо хүмүүстэй хэрхэн одоо сонгосон бэ? Хэрхэн одоо өөрөө би санал тавьсан бэ те. Зарим хүмүүс бол recommendation letter-ыг багштай хэлээ багш нь цагийн тулгуур учраас 30 хүүхдэд нэг л адилхан recommendation letter биччихээр тухайн хүнийх нь онцлог бол гарахгүй байдаг. Тэгэхээр багштайгаа эртнээс төлөвлөж байгаа багш нас авна шүү дээ те. Тэгэхээр тухайн хүүхдэд ямар 24 цаг ингээд хамт амьдарч байгаа юм шиг CV-гээ үзүүлээд багшаа. Би process statement дээр манлайлалын талаар ингээд дурдсан. Тэгэхээр recommendation letter дээр энэ мянган хүүхд миний одоо багтахгүй байна. Миний сайн дурын ажил ингээд толгойд бичээд өгөөч гэж багштайгаа тулж ярилцаад ингээд recommendation letter авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо сургуулиуд бол яагаад тодорхой цагт авдсан бэ гэхээр дурдагч одоо хүний өнцгөөс тухайн хүүхдийн яаж дүгнэж байна, тухайн хүний behavior зан онцлог нь ямар байна гэдэг recommendation letter тодорхойлж өгдөгөө. За
мэдээж бакалаврт бол ахлах сургуулийнх нь одоо англи багш байдаг юм уу тийм магистрт бол ажил хийж байгаа учраас ажил олгогч нь дээдлийн супервайзер тухайн хүн ажиллаа хийхдээ ямар давуу талтай байдаг ирээдүйд Монголд ямар болсон хүчин болохыг бол тодорхойлж өгдөг маш чухал одоо шалгуур байдаг. Тэгэхээр recommendation letter-ийн талаар одоо тухайн хүмүүсийн үүрэг нь ямар байсан бэ? Нөгөө хүүхдүүд чинь бодохдоо ингээд recommendation letter авчаал тэгэл баярлаа гэж явцдаг те. Гэтэл яг үнэндээ бас хэрвээ өөрөө чинь санаа нийцэхгүй байх юм бол те багшаа гэдээ бас сайхан гэдэг. Энд нэг айд хийчих юм уу? Энийг ихэвчлэн тодтоод өгчих юм уу? Энэ надад хэрэгтэй байна гэдэг. Тэгээ мэдээж тодтоод зөвлөчээд өгч байгаа хүндээ бас таллаа илэрхийлээ. Заавч бэлэг өгөх албагүй чи сэтгэлийн үг хэлээд юм гоё handwritten те гараараа гоё зөвлөчгээд бол тухайн хүн бол аюу гоё хүлээж аваа шүү дээ. Тэгэхээр энэ л дээ. Тийм яг зөв. Нэгдүгээрт бол одоо энэ recommendation дээр бол бүр одоо яг Аношигийн хэлсэн шиг SOP-уудад багтааж чадаагүй өөрийнхөө тэр үнцгийг харуулах боломж авахгүй. Тэгээд маш чухал одоо энэ application process-ийн нэг хэсэг. Яагаад гэвэл өргөдөл гаргагч нарт юу гэж одоо харж байгаа бичгээр нь тэгэхээр та одоо нэг CV чинь та бичнэ өөрөө бичнэ тий Анож өөрөө бичнэ SOP-г Анож өөрөө бичнэ person statement Анож өөрөө бичнэ нөгөө талаас Аножин юу гэж харж байгаа гэдгийг нь тэр нөгөө зөвхөн тэр recommendation дээрээс харах байхгүй. Тэгэхээр өргөдөл гаргагч тэр бичгээр яагаад тийм чухал вэ гэхээр энэ хүн өөрөө юм ундаг юм байна. Амар гоё яриа, сэн дээр аяа гоё яриад байдаг. Гэхдээ бусад хүмүүс энэ хүн яг юу гэж харж байгаа тэр өөр нь хэр хацлаатай бол гэдэг байдлаар тий. Тэгээд нэг holistic approach гэж яриад олон тал байдлаас нэг Америкийн боловсролын систем дүгнж байгаа бид нарыг. Тэгэхээр нөгөө эсэ маань ингээд өөр талаасаа бидний дотоод өнцгөө ингээд өмгийгээр харуулж байгаа одоо энэ түүхээ хилээд тий өнгөрсөн боловсон бүх юмаа ирээдүгөө яриад өчөж байгаа. Тэгсэн чинь захиан дээр болохоор багтахгүй юмнар байдаг, шингээхгүй юмнар байдаг. Эсвэл бидний мэдхгүй бидний бас аваад талаад бас байдаг. Эсвэл бидний янз бүрийн өнгөрсөнд хийсэн. Гэтэ бид нар одоогоор санахгүй ч юм уу. Тэгээ энийг тийм чухал гэж бодохгүй. Эсвэл энийгээ бид нар нэг онцлог маань гэж бодохгүй юм нэрийг тэр хүн бас гаргаж ирэх талтай байдаг. Тэгэхээр энийг бол энэ сэдв бол одоо энэ бичвэрээр бол маш чухал гэдгийг бол нэгдүгээр дуурдах байна. Хоёрдугаар бол сонирхолтой юм профессорууд бол маш завгүй хүмүүс байдаг. Түмэн завгүй хүмүүс байдаг. Тэгээ энгийн одоо хувийн ажил хийдэг хүмүүсээс компани ажилтдаг одоо компани захирлаасаа бичиг авахаас илүү профессорудаас гоё захиа авах нь хамгийн хэцүү байдаг. Яагаад гэвэл тэд нар чинь нэг маш их ажилтай тэгээ нөгөө бичиг цаасны ажил хичээл заана. Тэгээ дээрэс нь би ганцхан тунгалан биш бас тэнд бас ингээд одоо юу гэдгийг хаач юм уу те бас нэг нэгтэй баг асууж байгаа байхгүй. Тэгэхээр маш эрт мэдэгдэх хэвээр. Тэгвэл мэдэгдэхтэй болохоор би ингээд захиа амбарын гэхдээ бүх юм одоо процессыг бол айгу тодорхой болох хэрэгтэй тий. Би танд магадгүй тэр хүн миний тухай бас сайн мэдэхгүй ч гэж болох байх. Тэр өөрөөс сануулах хэрэгтэй. Би эсвэл төгссөн байж болно сургуулаа. Эсвэл тэр хүн надад зөвхөн хоёрхан гэртээ нэг хичээл орсон байж болно. Тэгэхээр би тэр хүнээс захиа амбаргаа тий. Тэр хүн намайг мэдэх юм шиг санагдаад байдаг. Тэр хүн намайг мэдэхгүй байж болно. Тэгэхээр тэр хүнд өөрийгөө тэр нэг хуучны одоо тий тэр бит хоёрын хамт байсан надад хичээл заасан заалгасан төсөл өдөр дуусан судалгааны ажил хийсэн тэр нэг дурсамж юу гэдэг тэр юмыг өдрүүдийг буцаахын тулд тэр хүн CV-гээ тий өөрийнхөө бичиж байгаа юу гэдэг захиа маань тий одоо нөгөө SOP-гаар ч өгч болно тий дээрэс нь өөрийнхөө одоо нөгөө ерөнхийдөө тэр хүнтэй холбоотой ямар ажил хийжсэн гэдгийг ер нь нэг лист болгоод явуулсан ч болно тий бид их болохоор тэгж явуулах хэрэгтэй яагаад гэвэл ерөнхийдөө бүр нэг чи бүр амар л онцгой хөвгөх биш бол тэр хүн мартах хандлагатай бүр орж чамайг санахгүй маа гэхэд бас нэг сайн санахгүй байж болно. Тэгэхээр тэр болсноор өөрийгөө сануулах хэрэгтэй ихлээд тэгээд өөртөө одоо энэ бол маш чухал гэдгийг тэр хүнд ойлгуулах хэрэгтэй. Тэгээд та л одоо ингэж хийж удаж шиг гэдгийг итгэл төгс хэлж илэрхийлэх хэрэгтэй. Тэгээд энийгээ гол нь маш эрт хэлэх хэрэгтэй. Яагаад гэх юм бол тэр хүмүүс эртнээс тэр нэг санаагаа бодоод тэгээд тэр бэлдсэн одоо тэр захиа тань гол нь бас тий таалагдаад ч гэдэг юм уу танд бас таны бусад нөгөө бичиж байгаа бичиг баримтуудтай тэр эсээнүүдтэй хавцалдах хэрэгтэй байхгүй тийм шал хамаагүй өөрөө бичиж болохгүй би бол одоо ингээд дотгошоо өмгийг харахад эсээн дээр бол би нэг тийм дотгошоогоо зантай юм их бодвочтой хүн байдаг гэж бичиж өгөх нөгөө багш маань бол өстой гадагш байгаа үстэй юу гэдэг ийм байдлаар ингээд төрчилдөж бас болохгүй тэгэх юм бол бас л жоохон төрчилдөөтэй болчихно тэгэхээр тийм байдлаас ч юм уу энийг бол эрт хэлэх хэрэгтэй энийг тэгээ багштай маш ийдгээр тэгээ тодорхой байдлаар хүсэлтэй байх хэрэгтэй тэгээ хамгийн гол нь хамгийн чухал зүйл нь байнгын тэр хүнд өөрийгөө байгаа гэж сануулах хэрэгтэй тий. Яагаад гэх юм бол захиагаа авсны дараа бид нар за энийг юмнаас ингээд салж байгаа юм ингээд дуусчих байхгүй. Яагаад гэвэл тэр чинь бас тэр багшаас ингээд байнгын ингээд захиа авах чинь бас жоохон сташнизм хектик процесс байхгүй. Тэрний дараа 10 сургууль руу тэр болгохон тэр багшийг явуулах байхгүй. Тэгэхээр чи 10 удаа тэр хүнтэй тэгж фоллоу ап хийх хэрэгтэй. Тэрнээс өмнө дорош нэг баяраар ч юм уу тий цаан сарын төрийг багшаа наадам сайхан баярлалаа багшаа тий одоо идхийн баяр бол тий хоолойгоо сайхан баярлалаа багшаа тий одоо хүүхдийн төрсөдөр бол багшаа хинд хоёроос төрсөдөр юм шиг ингээд ер нь өөрийгөө сануулаад тэгээд өөрийгөө тэр хүнтэй тий тэр хүн өөрийгөө одоо тэр хүний хувьд чухал хүн тэр хүний хувьд таас чухал хүн юм шиг гэдгийг ингээд байнгын л мэдрүүлэх хэрэгтэй юм тий.
хүнтэй зөвлөгөө багштайгаа follow-up хийгээд зөвхөн одоо тодорхой цагт авах гэж бас тэр хүнтэй connect хийх хүн бас эвгүй шүү дээ тий. Мөн дээрэс нь нэг зүйлийг education Mongolia-гийн зөвлөгөөр хэлэхэд хүүхдүүдийн нэг гаргадаг алдаа одоо юу гэдэг Their Scholarship Committee for Harvard гэчээд тэр бусад сургуулиуд руугаа яг тэр Harvard нэртэйгээ явуулчихдаг. Personal statement-тэй үл энэ миний явахыг хүсэж байгаа хөтөлбөр, явахыг хүсэж байгаа сургууль гэсэн хэрнээ University of Wisconsin-Madison руу ч юм уу явуулчихаар тухайн сургуулийн одоо өргөлийн материалч уншиж байгаа хүн аюу санагдах байхгүй юу? Яг нэр нь бол одоо тий яг өөр байдаг. Тэгэхээр хүүхдүүд андуураад маш олон сургуулиуд руу явах гэж байхдаа тэр эсэгээ нөө засаж тухайн сургуультанд зориулж явуулаагүй зөв copy paste хийгээд явах нь бас нэг алдаа болдог шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгээ зарим сургуулиуд бол өөрийн одоо сэдвүүд байдаг. Зөвхөн 650 гэтэй person statement ялангуяа магистрт бол 1100-1200 гэтэй чинь University of Chicago, Stanford 11 эсэ. Тэр болгон хоорондоо уялдаа холбоотой байх хэвээр. Асуултуудаас сонгож жагаад тэр асуултанд нь хариулдаг. Зарим хүмүүс бол асуултаасаа хит халиад ингээд өөр зүйл яриад явчихдаг. Тэгэхээр тэн дээр бас анхаараарай гэж бас зөвлөмөөрэй. За тэгээд манай подкастын хүрээнд бол Facebook, Instagram дээрээ бол томчонтой ярилцсанаа, Бостныхоо сургуулийн талаар ярилцсан, асуулт үлдээгээрэй гэсэн. Тэгэхээр энэ эдгээр хоёр асуултыг бол хүлээн авсан. Тэгэхээр энэ асуултанд бас хариулаад өгөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр асуулт нь болохоор улсын их сургуулиуд олон улсын орнуудын зардлыг бол бүрэн даадаггүй. Та сургалтын болон амьдрах зардлаа хэрхэн шийдвэрлэсэндээ гэж тэгж байна. Тэгэхээр Бостны их сургууль нэгдүгürt бол улсын сургууль биш, public биш, private сургууль. Тэгэхээр тулсан маань энэ дээр бас хариулах баг. Тэгэхээр сургалтын зардлын бас нэг хүүхдүүд 100% full ride scholarship аюу хэцэг хүүхдүүд аюу асуудаг. Ихэнх сургуулиуд бол нэг 20, 30, 50, 60% тэтгэлэг өгдөг. Үлдсэн 40% яаж одоо олох вэ? Яаж босох вэ гэдэг талаас зөвлөгөө өгөхгүй бол хүүхдүүд маань 100% тэтгэлэг авдаг гэдээ ойлгочтой. Тэгээ depression ордог тий. Тэгэхээр маш олон бас боломжууд байдаг. Athletic scholarship, merit based, need based, одоо захирлынхаа нэрэмжит, төгсөгчдийнхээ нэрэмжиттэй тэтгэлгүүд, community service тэтгэлэг, хинчлэн GPA-ны өмнө байх юм бол academic scholarship recipient гэдэг юм уу ийм тэтгэлгийн боломжуудыг бас илэрхийлж явах хэрэгтэй. Нэгдүгээр курстэй бас идэвхтэй байгаад 2 3 дугаар төвшөндөө болвол юм тэмцээн уралдаанд орцоод ч юм уу бас тэтгэлгийнхаа хувийг бас хэсгэх юм боломж байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр энэ тал дээр та сургалтын бол амьдрах зардлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ гэж байна. Зөв. Тийм санхүү бол бас угаасаа бас аюул чухал шат юм чухал хэсэг. Миний хувьд болохоор Бостны их сургуулиараа өөрөө аппликейшн өргөж зарим сургуулиуд өөрөө өргөж явуулж байгаа financial aid буюу одоо тий та санхүүгийн дэвшлиг хүсэж байна уу тий fellowship авах уу гэдэг ч юм уу тийм байдлаар бүглүүд бас явуулдаг хамт нь бакалаврын түвшинд бол бас хамт явуулдаг л тий. Магистрт болохоор ихэнхдээ бол ерөөхдөө зүгээр өргөдлөө явуулаад дараа нь тусна юм уу эсвэл өмнө нь ерөнхий өргөлийн хугацаа хэлэхээс өмнө тэр сэтгэлгүүдэд материал явуулчаа тэгээд нөгөө одоо ерөнхий магистрийн сургалтын өргөдөл нэгдэмүүд зөвхөн тэрнийхээ өргөдлийг ингэж явуулж идэг. Тэгээд урт хойно явуулдаг. Тэр цагийг бас зохицуулдаг. Тэгээд Босны хувьд болохоор онцлог юм нь өөрөө шууд давхар өргөдөлтөөгөө зүг асуучдаг хамгийн сүүлийнх нь нууцсан дээр бүгдээ явуулдаг. Тэгээд миний бодлохоор тэр merit scholarship буюу одоо нөгөө нэг хоёр хэлсэн тийм анужигийн нөгөө need based, merit based гэдэг хоёр байгаа. Merit нь болохоор тэр нөгөө одоо чадвар тий одоо background тэр оноо тий үзүүлсэн амжилтууд одоо үндэслэж өгсөн юм сэтгэлэг байгаа. Need нь болохоор та өнөхөр шаардлагатай тий одоо санхүү ямгийн бэрхшээлд байгаа ч юм уу тий тийм байгаа бол одоо need based буюу одоо хэрэгцээний үндэсний сэтгэлэг өгдөг. Тэгээд Бостны тэр их сургуулийн хувьд манай програмынхаа тэр хувьд болохоор merit based-ийг нөхөжсөн. Тэгээд миний тэрийг авч байгаа. Тэрийг авч байгаа. Тэгээд тийм байдлаар бол юу нэг шийдэж байгаа. Тэгээд мэдээж энэ бол юуг бол хангахгүй бүтэн одоо нөгөө 100% тий full fund бол биш. Магистрийн хувьд бол бас энэ нь бас олдсон бол бас бакалаврт ажиллах юм бол харьцангуй бага. Яагаад бол магистр бол одоо богино хугацааны агсын түвшний сургалт нэрээс 2 жил байдаг. Тийм болохоор энэ бол маш хурдан их сургуулиас сурчаад тэгээ хэрэгтэй мэдээлэл олж авчаад мэдлэгээ олж авчаад ажил дээр гарах тийм ROI гэдэг баха тийм нөгөө босож хөрөнгө оруулалт олох юм нөгөө нэг хурдан бакалаврт ажиллах яриа хурдан, докторт ажиллах яриа хурдан яагаад бол нэгээс 2 жил сураад шууд ажил дээр гарах одоо мэргэжлэмүүдийг бэлтгэж байгаа болохоор тэр өнцгөөс бол ерөөдөө full fund бол биш. Гэхдээ бол мэдээж магистрт сурах гэж байгаа хүмүүс бол бакалавр төгсөө тий тодорхой хэмжээнд ажилласан тий эсвэл одоо ер нь л Америк сурах гэж байгаа
бакалавр шилтгүү, магистр шилтгүү, доктор шатанд явж байгаа хүмүүс гэлтгүү тодорхой хэмжээний бас одоо тий мөнгө хадгалах ч юм уу санхүүгийн одоо өөрийнхөө санхүүгийн одоо төлөвлөгөөтэй байж болох юм шиг би бодож чинь зүгээр яж шууд Америк явна гэж тэгтгүү болов гэж бодож чинь яагаад гэвэл одоо ингээл өгдлөөс ахуулаад $100 ингээл явдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол хүн төлөвлөчөөл тэрнийхээ одоо ажил хэрэг л ингээл өглөө явуулаад тоогийн хүрцээгээл тэгээ суулаач гэсэн тийг сонгодог болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр тийм байдлаар хувийнхаа зардлыг бол яг хувьсаал гарна. Гэхдээ боломж байгаа. Ягаад гэвэл бид нар шинэ нөгөө нэг F1 visa гэдэг өөрийнхөө тэхэндээ тий 20 цаг ажиллах боломж байгаа. Долоонот кампустай 20 цаг ажиллах хэрэгтэй. Гэхдээ ажиллах эрх олгодоггүй. Тэгээд яг хариуцлагатай яг Америк нэгдсэн улсын элчин сайд яамны консулын өгсөн тэр визний хугацаанд явж ирэх хэрэгтэй байдаг байгаа шүү. Зарим хүмүүс маань нөгөө хаглаад үлдэнэ гэдэг маань бусад хүмүүсийн боломжийг нь бас хязгаарч идэг. Тэгэхээр яг заавал эх орондоо ирээрээ, эх оронч байгаарай. Монгол хүнээс өөр монгол хүний хөгжүүлэх хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр визэн дээр болоод тийм 7 хоног кампустай 20 цаг ажиллана. Гэхдээ ялангуяа магистрийн түвшинд болоод тийм кафетерий ажиллах хэрэггүй яг хошийнхаа teaching assistant гэдэг юм яг судалгааныхаа чиглэлээр research assistant ч юм тий тэгж ажиллах нь айгүй зүйтэй. Яагаад гэвэл дараа нь багш чинь за энэ тулгуур шитгэхтэй аим актив мундаг охин байна. Тэгэхээр internship opportunity ажлын opportunity бас салж болох хэрэгтэй ийм зүйлсүүд бас байдаг байгаа шүү. Тийм. Тэгэхээр ер нь бол магистрийн оюутнууд бол маш боломжтой байгаа. Бакалаврын түвшний оюутнууд одоо нэг TA буюу профессортай тий туслаад хичээл номыг үнэлүүлэх ч юм уу, хичээл заах ч юм уу, лабораторийн одоо тэр ажлыг удирдах ч юм уу, стандарт хангах ч юм уу тэр байдлаар нь туслах TA. Тэгээ research assistant буюу одоо судалгааны ажилтнанд туслах буюу тухайн профессор болон өөр бас эрдэнэ хэрэгслийн ажилтан хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо ажилтнанд хувь нэмэр оруулах гэдэг байдлаар энэ хоёр ажил хийх боломжтой. Тэгэхээр тийм байдлаар бол одоо мэдээж боломж олгоо тий. Түрүүн дурдсан улсын их сургуулиуд олон улсын оюутнуудын зарлыг бүрэн даадаггүй гэдэг асуултанд оролцсон байна. Америк нэгдсэн улсын засгийн газраас бакалаврын оюутнууд бол тэтгэлэг байхгүй хэдий ч Fulbright гэдэг магистрийн түвшинд суралцах гэж байгаа бол 100% тэтгэлэгтэй болохоор байгаа. Ирэх явах усны зарлаас хол стипенд өгдөг. Тэгэхээр Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны вебсайтаас дэлгэрэнгүй аль биесны мэдээлэл аваад аплай хийгээрэй гэж зөвлөмөр байна. За дараагийн асуулт нь хангалттай ажлын туршлагатай бол бакалаврын зэрэггүйгээр магистрийн төлбөр тэнцэх боломжтой юу гэд тэгсэн байна. Ер нь бол магистрийн түвшин таны ажлын туршлага бол маш чухал байдаг. Нийгмийн нотлох шинтгэл төссөн байх те 1.5 жилээс дээш гэх мэтчлийн шалгуурууд бол тавьдаг. Ялангуяа магистр чинь мэрлээ нарийнс ч ингэж specific мэргэжил сонгож байгаа учраас таны ажлын туршлагаас бас их хамаардаг. Зарим нь бол магистраасаа тест одоо бакалавр магистр нь өөр мэргэжил байдаг. Ажлын туршлага нь өөр хэрнээ магистрийн мэргэжил нь өөр байдаг. Тэгэхээр одоо интервью дээр одоо personal statement дээр бас тайлбарлах шаардлага гардаг. Тэгэхээр таны хувьд бас ямар зөвлөгөө өгөх вэ? Хангалттай ажлын туршлагагүй тэгээ бакалаврын зэрэггүйгээр магистр төлбөр тэнцэх боломжтой юу? Бас хангалттай ажлын туршлагатай гэсэн бакалаврын зэрэг байхгүй тийм. Бакалаврын зэрэгийг бол заавал шаарддаг шүү. Бакалаврын зэрэгтэй байж иж магистрт бол аплай хийнэ. Тийм. Би ч гэсэн бас тэгж бодож байна. Бакалаврын бас тий ямар ч цэглэлээр байсан гэж бол бакалаврын дипломтой тийм бакалаврын 4 жил сурсан. Тэр та бүр 4 жилийн заагаад байна шүү дээ. Одоо нэг эдгээр урагшлыг дүүж болохгүй гэл ингээл Америкийн систем бас арай өөр үүдэг. Тэр та бүр тэгж шилдэг. Тэгэхээр бакалавр бол байх ёстой. Гэхдээ магистрийн сэдв нь бол бакалавраас өөр байхыг бол зөвшөөрөд байгаа тийм. Тэр байдлаар зохицуулж болно. Босоо бол бакалаврыг шууд магистрийн төвч өөр нэг агсан төвчнээс суралт тийм. Одоо юу ааж байгаа тийм ахиж сурж байгаа. Тэгэхээр төвшин ахиж байгаа тийм академик одоо юм төвшин дараагийн чинь төвшин гэх юм уу тийм. Тэгэхээр бол заавал бакалаврын төвшин одоо байх хэрэгтэй. Тэр шалгуурыг хангах requirements-дээр нь байдаг шүү. Тэгэхгүй бол одоо Fulbright гэдэг юм уу IELTS Австрали аварцсаа мэдгүй нэг чамны гихмитшин засгийн газрын тэтгэлгүүд ч байна. Тухайн сургуулийн магистр төлбөртөө заавал бакалаврыг бол чухалчилж авч үздэг. Та хэрвээ магистр сурах гэж байгаа бол одоо мөстэй чамаагүй тийм Монголдоо ингээд суралцах хэрэгтэй. Тэгээд ялангуяа бас сургуулиуд 120 кредит гэдэг юм кредит тавьсан байдаг. Магистр сурахын тулд тухайн одоо чиглэлээр тэдэн кредит тавьсан байх хэрэгтэй гэдэг. Хэрвээ таны үндсэн мэргэжил өөр байх юм бол одоо жишээлбэл ажлын ухааны технологи гэсэн бол орой хичнээн ангид сураад ч юм уу те би энэ сургуулийн магистр хамгаалахын тулд энэ хичээлийг үндсэн байх хэрэгтэй байна гэж бас суралцаа кредитээ нэмүүлээд авахгүй бас юм боломжууд бас байдаг. Тэрийг
эрэлхийлээрээ за мөн түүний асуултанд яхаа зөвлөхийнхөө хувьд хариулахад дэлхийн боломжууд бол маш их байдаг. Тэгэхээр graduateschool.com-оос ч юм уу хайж байгаа тухайн сургууль нь бас ямар хуу тэтгэлгүүд өгч जैन тэрийг бас өөрөө бас эрэлхийлээрээ тэгээд мэдээж хувь хүн нөө орлого зарлага хямхаас хэлсэн те Америк явахын тулд за надаас онгоцны тийзээс ахуулаад амьдрах зардлын экспенсийн гарах юм байна гэд одоо жоохон байхасаа хүмүүс маань ихлээр хадгаламжтай өөрөөр ирээдүйд зориулаад хадгалах хэрэгтэй богоно хувцас авдаг ч юм хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл энд чи одоо жишээлбэл за жишээ авч байгаа шүү. За $100-аар сурлаа гэж бодоход ирээдүйд чиний цалин хэр байх вэ? Тэр $100 авч байгаа мэргэжлийг хэд дахин үржүүлээд авах боломжтой учраас сахуу мөнгөндөө бас аль зүйлтэй ер нь боловсрол зарцуулж байгаа бол өөртөө л хөрөнгө оруулж юм боловсролыг хинч чамаас булаагаад авахгүй учраас боловсролтой бас хөрөнгө оруулаасаа гэж одоо зөвлөж байна. За тэгэхээр энэ подкастын маань одоо төсөл хэсэг рүүгээ орж байна. Тэгэхээр энэ одоо багасаа л эхлээд маш одоо итгэвтэй байсан бах те. Тэгээ ангаахт яваад энэ текст сураад энэ текст чинь бас маш олон одоо тэр маамтай тэнд бас ингээд суралцаад тэгээд одоо Америк руу явах гэж байна. Энэ бүх одоо үйл явцын туршид та ер нь амьдралынхаа туршид одоогийн амьдралтай юу сурч ямар зүйл ахиж тгсэн бэ? Ер нь юу гэж харж дүгнжээ. Ялангуяа нэг аппликейшн процесс бэлтэж байхдаа маш их өөртөө танилцдаг person statement дээр юу бичих үү те. Яг ингээд бичих гэхээр за англи хэлтэй маш их хөвгтэй юм байна гэдэг. Яг ингээд суухаар тэр үг нь ингээд багтдаггүй. Энийгээ ч оруулмаар, тэрийгээ ч оруулмаар байдаг. Тэгэхээр аппликейшн бэлтэж байгаа тэр journey дээр юу сурав тэр талаараа өөр хахиц твшил. Одоогийн тунгалаг яг яаж өөрчлөгдсөн бэ? Энэ төрлөөс харахад гэж. Төрлөөс та миний биеийн төрлөөс харахад бол ялангуяа энэ өргөдлийн уул хугацаанд бол ер нь бодож байгаа хүний юм ойлгож бас тэр нь болохоор нэлээд дотгошоо өмгийг бол тий өөрөө өөрийгөө таних нь илүү тусалсан гэх юм уу. Яагаад гэх юм бол өмнө нь миний мэдгүй байсан тэр давуу талууд за бүр заримдаа бүр сул талууд тий тэгээ миний онцлог чадвар юу гэдгийг тэр бүр одоо нөгөө capacity гэж ярьдаг тий түүний хийж болох үз тэр нөгөө потенциал нь бүрчлэн гэж илэрж идэг яг энэ аппликейшн бэлтэж явах явуулж явах үед ч гэсэн ер нь хийхдээ бэлтэж явах үед яагаад гэвэл энэ бүхий л энэ одоо энэ бичиг баримт гэдэг байгаа энэ шаардлага гэдэг байгаа энэ CV-ч бай, шалгалтын онооч бай тэгээд энэ эсэж бай, захиач бай бүгдээ танаас ингээд маш их хэмжээний хүчин чармаалт гаргуулж байгаа байхгүй. Тэр хүчин чармаалтыг өөрөө гаргаж наа гэдэг чинь өөрөөсөө юм гаргаж наа гэдэг чинь өөрийгөө нэлээд ухаарч төгөж байгаа дотроосоо энэ л тунгалын юм шүү гэж гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө ойлгох хоёрдугаар болохоор ерөнхийдөө өөрийгөө ойлгохоос гадна яг тэр нөгөө мэрэгжилтэй нэгэн төвчөнд явж байгаа та үнэхээр энэ сэдвүүтэй дуртай юм гэдэг чинь шалгаад өгчдөг. Хэрэг дургуй ч юм уу эсвэл тим сонирхолгүй заавал шаардлагагүй гэж үзэх юм бол дунд нь та буугаад өгөх хандлагатай те эсвэл энэ сонирхолтой сэдвүүтэй сонирхолгүй юм шүү гэдгийг бас бүр програм ингээд судалж авах үед дундаа хүртэл ингээд өөрийгөө ойлгочтой. Тэгэхээр бас хэр энэ одоо энэ сэдвүүтэй сонирхолтой юм бэ? Бакалаврт явах гэж байгаа бол ер нь одоо яг бас ямар чиглэлээр явах юм бэ гэдгийг бас олж одоо илрүүлж бас болох юм тий. Тэгээ 3 дугаарт юу байсан бэ гэсэн чинь аюул судалгаа хийх тий мэдээж бид нэг судалгаа шинжилгээ хийдэг байсан бакалаврын хэмжээнд. Гэхдээ бүр илүү одоо ингээд нөгөө нэг их сургуулийн судалгаа шинжилгээ програмын ингээд нэлээд ингээд юм судалж байгаа шүү. Онлайнаар юм судалж байгаа програм судлана, бүхэл юмыг багш нарыг судлана, багш нарын бэкграундыг судлана. Юу дандаа судалж байгаа. Тэгээ дээрээс нь fellowship байна тий, scholarship байна, тэтгэлэг байна. Энэ бүгд дандаа судалгаа шинжилгээ, анализ дүүшилгээ хийх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр эдгээр чадрууд бол бас аягүй сайжирсан гэх юм уу. Ер нь бол уус ууртай тэгээд судалгаатай юм дээр ханддаг болсон. Тэгээд өөртөө хэрэгтэй мэдээлэл олж сайгаад тий ингээд явцдаг болсон. Тэгээд энэ дээр бас нэг юм миний нэг олж нээсэн юм юу вэ гэсэн чинь нөгөө нэг UIUC гэдэг их сургууль гэдэг чинь тий тэр одоо улсын сургууль, том улсын сургууль, Америкийн бас нэг том улсын сургуулиудын нэг тэр сургуулийн бүр ингээ fellowship finder гэх бүр вебсайт гэдэг юм л өөрийнх нь дата сан гэдэг. Тэр дата санд болохоор цаана нэг мэрэгчлэнгүүд сууж агаад одоо инженер гарч ирж байгаа fellowshipч байна уу, тэтгэлэгч байна уу, grant гэдэг юм бод 500-аас $1000 ч юм хэмжээтэй жижиг тэтгэлийн грант гэж нэрлэдэг. Иймэрхүү тэтгэлийн төлөвлөлтүүд ингээд хаана юу зарлагдчих чинь гэдгийг нь оруулаад ингээд явцдаг. Тэгээд тэн дээр нь хизээ хаагдах уу, хизээ юм цонхон нэгдэх үү, ямар шалгуур тавьж байгаа вэ? Тэгээд тэтгэлийн хэмжээ гэдэг ингээд бүх дата мэдээллийг оруулаад юм өөрийнх нь бүх дата сан байж байгаа сургуулийнх нь. Тэр нь хин ч ингээд хэвтэрч болно те. UIUC-ийн fellowship finder гэдэг хайхан бол гарч ирнэ бас би анаач нөгөө бид нар доор нь оруулчих. Коммент хийх оруулчих. Тэгээд та өөрсдөө бакалавр ч юм уу магистрийн төвшөнд тэгээд тэрэнд бүр ингээд сургуулийн одоо богино хугацааны тэтгэлэгч гэж байж болно. Зуны internship гарч ирнэ. Тэгээд бүр олон бүр том магистрийн докторийн зэргийн тэтгэлгүүд бас гарч ирдэг.
Тэгээд бүхэл төрлийн ер нь бол одоо санхүүгийн дэмжлэгүүдтэй холбоотой мэдээллүүд тэндээс гарч ирдэг. Тэндээс би бас 4-5 юм руу бас өөрчлөлт хуваараа гаргаж ирсэн. Тэгэхээр тэр бол бас юу гоё дата сан байсан. Тэгэхээр энийг заавал та өөрсдөө мэдэх одоо хайх шаардлагагүй шууд ашиглаад явах нь хоёр мэдээлэл үнэлсэн. Тийм. Баярлалаа. Тэгээ түрүүн өмнөх асуултуудад дурдчихсан. Тэтгэлийн материал явуулах болон өргөлийн материал явуулах талаар хугацааны талаар тэгэхээр тэн дээр актив пассив гэж одоо монголчууд нэг сумаар хоёр дулаа бодох буюу цаг хугацаагаа хэмнээд өргөлийн материалаа явуулангаа надад бас энэ тэтгэлэг би хүсэж байна гэх материалаа явуулах бол одоо чи хоёр материал ирж гэсэн үг байхгүй сте автны хүнд тэгэхээр ингээд за материалын нэрлээ чинь за тэгээд тэтгэлэг хүссэн хүн материал нэрхээр эн чинь хэн билээ гэх дахиад материалыг чинь харах юм шаардлага үүсдэг учраас нэг доор ингээд явуулчихвал бас өргөлөж чаанд бас амар байдаг. Танд ч гэсэн хариу ирэх нь бол хурдан. Congratulationsтэй тэтэй хувийн scholarship авсан байна, тэнцсэн байна гэдэг. Зарим тохиолдолд зарим сургуулиудад бас ялгаатай. Зарим нь бол яг өөрийнхөө системээр дамжуулаад асуусан байдаг байхгүй. За ингээд өргөлийн материал илгээрлээ. Хамгийн сүүлд нь та тэтгэлэг хүсэж гэнэ үү? Ямар нэг financial aid авах хүсэж гэнэ үү гэд. Зарим нь бол тусдаа явуулах шаардлагатай байдаг. Ер нь тухайн сургуулийн requirements application form-оос их шалтгаалдаг байгаа шүү гэдгийг хэлмээрээ. За ингээд манай одоо подкаст юм байна. Одоо төгсгөлийн асуулт. Гэтэ ер нь ирээдүйд бас Бостонд одоо сурч байхдаа ч юм уу бас гоё холбоотой байгаараа campus tour бас хийгээ гоё санагдлаа. Ирээдүйд бас Бостоныхаа сургуулийн амжилтаа төгсчүүд дахиад 2 жил сурсан туршлагаа бас хуваалцвал илүү гоё болов гэж одоо дахиад ерөөж тавьяа гэж баярлалаа хэлж. За тэгэхээр за ирээдүйд одоо гадаадын Америкийн нэгдсэн улс магистрийн зэрэгт одоо суралцах гэж байгаа Монгол оюутнуудаа хандаж хэлэх таны зөвлөгөө уриалга. Зөв тийм ер нь их юм байна дөө гэдэг шиг. За хамгийн ихнийх нь бол ерөнхийдөө өөрийнхөө одоо тэр тий өөрийгөө битгий дорд үзээсэй гэж бодож байна. Нэг юм хийхлээр Монгол туризм байж магадгүй, нэг юм хийхлээр шударга тал авдаг гэж магадгүй. Тэгэхээр өөрийнхөө ч бай, өөрийнхөө түүхч бай, өөрийн онооч бай, тий GPH бай, одоо хэлний онооч бай, юу ч бай, тийг доогуур үзээрэй, хүнтэй харьцуулаарай. Яагаад гэвэл таних бол таних одоо тэгээд өөр яалтчгүй та тэргээд давуу тал болгож харуулах нь уу, яах нь уу гэдгийг танаас шалтгаална. Тэ юу гэж харагдуулбарыг тэгээд тэ ямар зураг зурмаар гэдэг нь танаас шалтгаална. Тэгэхээр өөрийгөө бол мэдээж доогуур үнэлэлгүйгээр бас тэ бодит мэдээж хандна өөртөө. Гэхдээ бол төгс байх гэж бас хичээх шаардлагагүй. Яг л өөрийгөө ерөөдөө байгаа гарна. Гэхдээ бол ерөөдөө асны хараатайгаа авцалдуулаад ингээл өөрийгөө одоо үнэн төхөөрөмжтэй илэрхийлээл гэж хэлмээр байна. Хоёрдугаарт бол зөндөө бид нэр дурдсан одоо мэдээллийн их сурвалжтай болоорой. Тэгээд гэхдээ тэр маань бол одоо яг албан ёсны мэдээллийн их сурвалжтай болоорой. Тэгээд тэр маань мэдээж үнэгүй хөлбөр сайн байна тий. Ер нь бол ихэнхдээ яг нь албан ёсны мэдээллийн их сурвалжууд үнэгүй л үг нь бол байж таардаг. Тэгээ онлайнаар ч бай бид нар тэгдэг. Тэгэхээр мэдээллийн их сурвалж одоо сайн хүрээлэлтэй тий өөртөө адилхан зорилготой хүрээлэлтэй болоорой гэж хэлмээр байна. Тэгвэл та ер нь ганцаардахгүй. Гуравдугаар нь гэх юм бол тэмдэглэл хөтлөөрөл гэж хэлмээр байна. Тэр нь болохоор одоо SOP эдгээр бичгээд тэ эссе бичгээд ер нь захиаж бичгээд бай. Одоо тэр нандин түүхүүд байна. Тэрний сургамж авсан тэрний үйл явдлууд байна. Тэр шинжлэх ухааны олон амжилтууд байж болох, судалгаа шинжилгээ хийж явах. Юу ч байж болно таны тэр нандин түүхүүд өнгөрсөн болоод өнгөрчдөг. Гэтэл нөгөө моментэр нь бид нар ингээд мартчихдаг. Хүн чинь мартах авьяастай мартах гэж хүрсэн юм чинь тий. Тэгээ мартчихдаг. Тэгэхээр өдрийн тэмдэглэлтэй болчихвол сайн тий. Одоо эсвэл тэгж тэмдэглэдэг хүмүүс бол баяр үргээ гэх юм бол чи одоо нэсэгээ бичиж байгаа шууд өмнөхөө жоохон нөхөж үзээл тий. Коллежд байсан эсвэл ахлах сургууль байсан тэр жилүүдийн юмнуудыг уншаад санаа орж ирэн дахиад бичиж тэмдэглээ. Өнөөдөр болж байгаа процессыг бас дахиад бичээ. Яг бол одоо нөгөө өргөл явуулж байгаа үеийн гэсэндээ бас таны дараагийн сургамж болоод хэсэг нэр чинь бас гоё хараад ирнэ. Тэгэхээр тэндээсээ гоё санаануудаа олж аваарай. Бичээгүй бол санаа зовлтгүй. Одооноос эхлээл яг өнөөдрөөс эхлээл ерөнхийдөө тэр нэг гоё мөчүүдээ сургамж авсан, алдсан ухаарсан бүхнүүдээ бичээд хадгалчаараа тэгээ дараа нь бол тэр мэн заавал нэг тийм өгүүлэл маягийн юм эсвэл том юм байх шаардлага ганц хоёр хөвгчээсэн болж болно. Дараа нь тань зүгээр л тэр нэг санах тэр сэжимжил байхад болно гэж хэлье. Тэгээл дөрөвдөгт нь болохоор бол тэгээл дөрөвдөгт нь бол тэгээл сайн хичээгээрээ тэгээ яагаад үл одоо бит хоёр зөндөө юм байлаа. Хэцүү ч юм ярьсан баг нэг боломжгүй юм шиг те юмнууч бас байгаа. Гэхдээ бол боломжгүй зүйл бол байхгүй. Таны хүсэл зорилго те одоо сонирхол одоо хичээл зүтгэл байхад бол боломжгүй зүйл гэж байхгүй. Тэгээд хамгийн гол нь хэцүү зүйл байж ирсэн нэг үжиж аавна гэдэг. Дээрээс нь Америк одоо энэ боловсролын систем юу гэдэг захиалах нь онцгой гэсэн угаасаа тийм байна. Тэгээд үжиж авч байгаа бид нэр ингэж хиймэл их одоо процесс хиймэл их үйл явцыг дамжиж гоё сургууль тэгээ топ сургууль топ програм топ багш нар дээр топ хүрээлэл дээр очиж
авч байгаа. Тэгээд чинь буцаал чи авч байгаа ахгүй тэр нэрээр. Тэгэхээр тийм гоё үр дүн байгаа шүү. Тэгээд гэдгийг нь бас ингээд хараад тий ойлгоод мэдрээд эсвэл зөгнөөд тэгээд өнөө маргаашхан тий юмнуудыг бол хийгээд шантарч руугаа хийгээд яваарай. Тэгээд шантарсан ч болно. Тэгээд маргааш нь босоод дараагийнхаа хийгээд яваарай. Яагаад гэх юм бол заавал тэгэл өдөр болгон сайн бахаалгүй тий унж болно босч болно шалгалтыг хоёр дахь өгж болно тий хичээлдээ унж болно дахиад үзэж болно тий тэгэхээр гол нь энэ унсан босон түүх чинь тэгээ буцаад тэрийгээ яаж одоо өөртөө тэмцэж ялна гэсэн энэ түүх чинь буцаад тэр нүсээр гэж үздэг буцаад таныг өөрчлөх гарагчд одоо сайнаар гоёор харагдуулж байгаа тий тэр програм дээр амжилттай гаргах одоо тэр дүр зургийг чинь үзүүлж байгаа болохоор тэгээд ер нь бол шантрахгүйгээр тэгээд өнөө маргаашх энэ амжилтанда урам зориг ороод тэгээд дараагийнхаа зүйлүүдийг хийгээд аппликейшн процесс дээр бол жаргаж чадаа өргөдлүүдээ явуулаарай гэж хэлмээр байна. Тэгээд хамгийн сүүлд нь бол мэдээж олноороо өргөдлүүдээ явуулцгаарай. Тэгээд олон сургууль руу явуулж болно. Тэгээд олноороо массаараа явуулаарай. Ягаад гэх юм бол маш олон монголчууд боловсрол эзэмших хэрэгтэй. Тэгээд ялангуяа сайн боловсрол эзэмших хэрэгтэй. Аж төвшөндөө тэгэхээр тэгээд буцаад хөв нэмрээ оруулна бид нэр штэ. Тэгэхээр маш олуулаа өргөдлөө явуулаарай. Өөрийгөө сориорой гэж хэлмээр байна. Хэлбэрийнхаа баярлалаа. Ялангуяа болохгүй бүтэхгүй чадахгүйгээс сөрөг өнцгөөс биш илүү өөдрөг болохын төлөө чадахын төлөө өөрөөс шалтгааллах юу гэсэн бэ гэж хамгийн эхлээд өөрөөсөө асуугаад нэг болчихно явах хэрэгтэй. Сая бол маш гоё жишээ дурдлаа шүү дээ тий. Ялангуяа энэ одоо том засгийн газрын цэцэрлэгүүдэд тэнцэж байгаа хүмүүс маань эхний жилдээ бас ихэнх шууд тэнцдэггүй 2 3 дахь ер нь тэнцлийн өргөлийн материалаа илгээж тэнцдэг. Тэгэхээр өргөл авч байгаа хүмүүс ч дээр ялсан авч байгаа хүмүүс ч дээр маш олон жил одоо энэ хөтөлбөрт үнэхээр явахыг хүсэж байна гэдэг чинь баталж өгдөг шүү. Тэгэхээр нэг удаа тэнцэхгүй байлаа гэж бити бууж өгөөрэй, бити depression, стресс ороорой. Маш олон одоо хүмүүстэй одоо өрсөлдөж байгаа магадгүй энэ жил тэнцээгүй ч гэсэн дараа жил бас тэнцэх боломжтой байдаг. Ялангуяа Fulbright Америкт нөгөө насаадаггүй. Тэгэхээр насаар ялгарлан гадуурхдаггүй. Тэгэхээр та бүхэнд бол маш олон боломжууд байгаа. Өөрийнхөө төлөө хүн хичээх бол өөрхийн таны төлөө явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр маш сайн одоо шалгуур үзүүлэлтүүдийг хангаж агаад материалаа эртнээс төлөвлөгөөтэй системтэйгээ бэлдээд бас хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл альбаас нэг сурвалжаас аваад ингээ бэлдэх юм бол та өөрийнхөө бас хүссэн сургуультаа тэнцэж орох юм боломжтой шүү, боломжгүй зүйл гэж бас байхгүй шүү. Энэ possible гэдэг үгний утга учир нь гэсэндээ тийм impossible гэдэг байдаг шүү дээ. Боломжгүй зүйл юусаа байхгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд тунхлангаараа одоо маш их бахархаж нэг хүндтэй сэтгэл төрж байна. Үнэхээр одоо баялаг ариун туршлагаа хуваалцсан маш их баярлалаа. Ирээдүйд бас Бостон сургуулаа төгсчөөд эсвэл нөгөө зуны хамтаараа Монголд ирчээд бас оюутан залуучуудаа нөгөө хамт сууж байгаа тийм event in person event хийх илүү зүгээр юм болоо гэж бодож байна. Зүгшээсээ бас асуулт аваад сайлахаар Instagram, Facebook-аар асуулт авсан. Мөн одоо маш гоо санагдаж байна л да. Хоёулаа ингээд танилцаад тэгээд би workshop зөвлөгөө өдр өгөөд одоо миний хамгийн сайн найз болоод амьдралынхаа бас найзыг ингээд олцсон байна. Тэгээд ирээдүйд бүх зүйлд нь хамгийн сайн сахихны хүссэн өрөө тэгээд холбоотой байгаарай. Тэгээ Бостоныг сурвал бас олон монгол хүмүүс маань бас суралцах бас гүрэн болоод алтангаас шиг гоё чиглүүлээд өгөөрэй. Хүмүүс маань гоё уран зориг авсан болов гэж би найдаж байна. Тоглоом маань одоо маш мундаг хичээнгүй хөдөлмөрч тэгээд сая маш олон сургуультад 7 хоног шахуу вебинар хийж байгаа. Тэгэхээр тоглоомны асууж байгаа асуултууд нь маш одоо хэрэгтэй тийм асуултууд байдаг тий. Тэгэхээр LinkedIn-ээр тэгэж follow up хийн гэдэг бол үнэхээр гайхалтай тий. Тэр олон сургуулиудтай холбогдоод ингээд өөрийнхөө бас хүссэн сургуультаа хийсэн найзаараа маш их бахархаж байна. Ингээд амжилт хүсье маш их баярлалаа. Яг тоглоом шиг ирээдүйд манай Монголын бүх залуус маань Америкч байдаг бусад дэлхийн сургуулиудаа гоё тэнцээд заавал их орондоо ирээд чадварлаг болсон хүчин болоод Монголыгаа бас гоё хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Цөөхөн монголчууд учраас ялангуяа энтгийг хятадын зах зээлтэй харьцуулбал тийм ээ нэг хүн одоо 3-4 хүний ажлыг хийж байж яг тухайн хэмжээнд өрсөлдөх чадамжтай болно. Тэгэхээр манай монголчууд цөөхүүлээ. Гэхдээ оюун ухааны чадамжаараа хөдөлмөрч байдлаараа бас өрсөлдөх боломжтой гэж харж байна. Тэгээд маш их баярлалаа. Үнэхээр гоё амьдралын найзууд
боллоо. Дээрээс нь тоглоом маань бас ирээдүйд одоо өөрөө вебинарт ингээ оролцдог. Тэгээ өөрөө ингээ үзэгчийн судал суудаг гэсэн бас одоо зочны судалт ингээ сууж байна. Үлгэн хайраас очиж машаад тийшээ. Ирээдүйд бас дахиад гой ивентүүдээр хамтарч очнаа гэж бодож бүтэн жилийн турш ингээ холбоотой байдаг хүн чинь бас хоорштой тий. Баярлалаа. Шинэ жилээр хүртэл шинэ жилийн ивентүүд бас аягүй гойсон сонирхолтой байсан тий. Шинэ жилийн ивентүүд багш нар ирээд хамтдаа тоглож нараад. Discord-ийн их Америк корпус байсан. Нилийн олон Америк баярууд бас тэмүүлжсэн. Бид нар бас аягүй сонирхолтой байсан. Бас Америк соёлыг бас хараад зөвхөн байнгын нэг өргөдлээд ингэж байна шүү дээ. Байнгын нэг хүн ураад нэг зөвхөн шүү дээ. Сүүж бас вакс ингэ бас тэр нэг Америк соёлыг бас харна. Яагаад бол очиод бид чинь зөвхөн хичээл хийхгүй шүү дээ. Тэгэхээр чинь бас аюу гой зөвхөн одоо нэг өргөдлийн тухай мэдээлэл авахаас гадна тэр нөгөө нэг хөрөлт бий болж байгаа, энд соёл бий болж байгаа. Америк тэр нэг соёл уламжлалыг нь харах боломж олгож байгаа. Америк хүмүүстэй нэр уулзах боломж олгож байгаа. Тэгээ тийм нэг найрсаг орчин бичил нэг юм Америктэй юм орчин бичиж байгаа тийм. Америкаас явахаас Монголдоо нэг Америкийн соёлыг мэдчихэд илүү бэлтэж өгч тийм нэг урдл юм бичиж байгаа байхгүй тийм. Тэгээ бүр тийшээ бүрчих юм бол инээс илүү юм байгаа шүү гэж байгаа юм. Тийм одоо юу адаг мэдрэмж төрүүлсэн юм орчин шүү дээ. Education гэсэн. Тэгэхээр та их өөртөө бас хамрагдаад Facebook бол хамгийн миний бодлоо хамгийн одоо идэвхтэй байдаг пэйж тийм. Тийшээ follow хийгээд Facebook, Instagram, YouTube, LinkedIn байгаа. Админаар нь ажиллаж байгаа. Манайхаа ингээд авах юм бол өдөр болгон 5 хүн зориулаад их сурвалжтай Монгол англи хэлээр контентууд хүргэж байгаа. Хүүхдүүд маань search хэсэгдээ common app гэж хайхад бол бүх мэдээллүүд нь бол байгаа. Лайвуудыг нь ухрааж үзээрэй. Ирээдүйд маш олон сургуулиуд in person болон вебинарууд бол товлогдсон байгаа. Тухайлах юм бол 9 сарын 6-наас 7-нд Iowa-гийн их сургууль дахиж хүрэлцэж ирэх гэж байгаа. Гэхдээ бүр workshop хийн. За University of Wisconsin-Madison, Pacific Lutheran University, Shoreline Community College бүр хөвсгөлийн хатгал мөрөнд ирэх гэж байгаа. Монгол бүр анх удаага Америкийн сургуулийн STEM-ийн захирал нь Монголын 21 аймгийн яг аймгийнхан бүр сумд нь очиж сургуулаа танилцуулж байгаа. Тийм. Тэгэхээр та бүхэн маань манай ивент хэсэг дараа going share like дараарай. Манайхыг дагаарай. Ингээд тунгаландаа өндрөөс өндөр амжилт хүсье. Америкт засварлах их үлсэн бас амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдөр шиг ажилтнаас амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд манайхыг дагаарай. Баяртай. Дараагийн подкастаараа уулзъя.